Америкийн нэгдсэн улс, Калифорни мужи, за та бидний их сайн мэдих Цахиурийн хөндий Стэнфордын их сургууль дээрээс энэхүү сонирхолтой яриа эхлэх гэж байна. За өнөөдөр бид та бүхэндээ дэлхийн нийтэд одоо олон хүний сонирхлын хамгийн гол цэг болоод байгаа хиймэл оюун ухаан болон сэтгэл одоо ирээдүйн чиг хандлагын талаар яг газар дээр нь судалгаа хийдэг эрдэмтэн судлаач оюутан за дээрэс нь бол буддийн ухааны талаар бас сургаал ярьдаг гигантэн одоо ингээд энэ олон хүмүүс бол цугласан байна. Тэгээ өнөөдрийн ярилцлага маш сонирхолтой болно хаа гэж найдаж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Стэнфордын их сургууль дээр ирснийх одоо яг энд суралцж байгаа их сургуулийн одоо суралцж байгаа одоо оюутан туунагаас одоо яриагаа эхлэе гэж бодож байна. Ер нь Стэнфордын их сургуулиар сонин сайхан юу вэ? За өнөөдрийн бидний одоо ярих гэж байгаа энэ хиймэл оюун ухаантай холбоотой ямар зүйлүүд ер нь энэгээр болж өрнөж байна? Самано намайг туунаа гэдэг 3 дахь курсын оюутан компьютер шинжилгээ ухаанаас сурж байгаа. Өчигдөр манай монголчууд бүгдээрээ нийлээд яаж одоо Silicon Valley одоо том ажиж байгаа компаниудад хүмүүс нийлээд бибинаа яаж ингэж дээшлэх вэ? Яагаад гэвэл Казахстанаас ингэж том юникорнууд гараад том стартапууд гарч байгаа юм яаж Монголоос бүгдээрээ ингэж том компаниудаа ингэж гаргаад ингэж дэмжих вэ гэдэг тэрнээр манай панелистууд Сүбах метод ажилладаг, Батулга ах Google ажилладаг бүгдээрээ ингэж Silicon Innovation Hub дээр уулзсан ганц сэдвэн бидний ярьсан болохоор яаж ингэж Казахстанууд яаж ингэ бүгдээрээ нэгдсэн бибинаа стартапууд явж байгаа. Яаж бид нар бас өөрийгөө ингэж хэлээ санаагаа солилцуулаад яг тэгвэл Silicon Valley-д амьдарч байгаа монголчууд бүгдээрээ жоохон тарцсан. Заримуд нь 10-20 жил ажиллаж байгаа ч гэсэн би үүнтэй уулзчдаг болохоор яаж бид нар нийт 50-аас 60 хүмүүс бүгдээрээ авчлаад би ярьслаад тэгээ бас манай замны шатар дараах тэгээ үг хэлээд яаж жижигэн ингэ нөөдүүд ингэ байгаа ч гэсэн хэрвээ нэг хүн ингэ нэг стартапыг өөр хүмүүст танилцуулвал тэр нь асар арга хэмжээг би ингэ тэлдэм гэдэг талаар аягүй ярьсан болгоод өчигдөр тийм гоё юм зохион байгуулсан. Сонирхолтой. Одоо яг энд ингээд үйл ажиллагаа дөрвөн чи нэг талаасаа эрдэмтгэлээ судалгаа нөгөө талаас яг энэ бодит одоо ажил бизнес төслүүд явж байна. Энэ дунд дээр одоо яг оюутны зүгээс нэг харах, бизнесүүдийн зүгээс нэг харах, тэн дундаа нэг огтлцоод байгаа цэг нь хиймэл оюун ухаан дээр ер нь яаж төвлөрөөд байна. Ер нь би бол одоо ингээд нөгөө сошиал дээрээс одоо юм дээрээс за хиймэл оюун ухаан юм байна. За хэрэглээндээ бол нэвтрээд идэг. Яг энд нөгөө галтгоонд нь буцалж байгаа төвшөнд нь одоо та хэдийн харах өнцөг бас надад сонирхолтой байна л та. Сургуулиар бол 2 жилийн өмнө AI хэрэглэж болохгүй гэдэг байсан. Одоо болохоор хичээл хийвэл заавал AI хэрэглэх ёстой. Яагаад гэвэл AI хэрэглэж иж сургууль даалгавраа хийж иж та нар дээшээ явна гэсэн манай сургуулийн одоо policy гэдэг юм гаргасан. Яагаад гэвэл хүүхдүүд ер нь AI хэрэглэхгүй бол удахгүй хоцрогдно, дээш авч чадахгүй. Өөр одоо манай эдийн засгийн одоо мэргэжил сурж байгаа найзууд AI хэрэглээд баг манай зарим найзуудаас илүү код бичиж чаддаг болсон. Тэрэн дээр аягүй их сайн өөрчлөлт гаргасан. Тэрнээс гадна бас компаниуд дээр зөндөө AI гарч ирээд одоо манай Батулга ах Сүбах хэлсэн шиг одоо ямар ч код бичих шаардлагагүй болсон. Бүх юм AI-гаар хийгээд AI-гаа өөрөөр харин тийм өмнө 10 жилийн өмнө дандаа ингээд код бичээл байдаг байсан. Одоо баг 1 сар 2 сар хийх юмыг баг 3-4 цаг дотор л хийчихэж байгаа. Тэгээ өчигдрийн хэлцүүлэг дээр тулгаах жишээлбэл 30 хүнтэй баг 2-3 сар хийдэг байсан ажлыг тулгаар ингээд концепт зарчмын өөрөө мэдж байгаа учраас 3-4 өдөрт нь 3-4 цаг ажиллаад 30 хүний ажлыг хийж чинь гэж байгаа. Тэгэхээр энэ яаж хөдөлмөрийн бүтээн хэмжиж байгаа AI-гийн давуу тал боломжууд ямар их зардал хүч хэмж илүү оновчтой шийдвэр гаргаж байгаа гин бас жишээ бол ингээд энэ Цахиурийн хөндөд даяараа өдөр тутам болж байгаа тийм сонир мэдээ үйл явдал болсон юм шиг байна. Жишээлбэл Apple гэхэд чинь энэ Apple цагийг 30 хүнтэй нэг тийм баг өдөртөж одоо менеж хийдэг байсан бол одоо ийм л ойрхон ажилтдаг болсноор 3 хүн ажилтдаг болсон байх шат. Тийм учраас хиймэл оюун ухаан бол өдөр тутмын хэрэглээ болсон. Жишээлбэл оюутнууд эссээг хиймэл оюун ухаанаар бичүүлээд байна гэд хоригддаг байсан бол өнөөдөр заавал ашиглаж бичдэг болсон. Тэгэхээр нөгөө талдаа нөгөө сургууль хяндаг болсон. 100 гар хэсэгээ бичсэн бол тэрний хяндаг системтэй болчих учраас ингээл
одоо AI бол жилийн ирвш өдөр тутмаар өөрчлөгдөд байгаа учраас 1-2 жилийн дотор юмуд хуучаад хоцрогдоод байх шитэй. Ийм хурдцтай нийгмийн өөрчлөлтийг, эдийн засгийн өөрчлөлтийг AI өөрөө инжин нь болоод ингээд аваа явчих учраас энийг бид зайлшгүй одоо бас хэрэглэх, ашиглах, тэгтээ тэнийг бодлого гаргах, стратеги, үндэсний стратеги гаргах юм шаардлагатай болж байна. Би бол бас одоо энэ Google-д ажилладаг одоо яг энэ AI дээр ажиллаж байгаа инженер, Батулгын инженер бас яг ингээд сууж байгаад их олзуурхаад юм л та. Би нөгөө анх бол ChatGPT-г илүү ашиглаж байгаад сүүл Gemini-г илүү төлхөө ашиглаад байгаа байхгүй. Тэгэхээр яг та одоо энэ Google дээр одоо энэ AI дээр нь ажиллаж байна. Яг энэ багт нь ард нь сууж байгаа инженерийн хувьд ер нь одоо энэ Google-ийн одоо AI сүүлд бол ингээд цойлоод ийна л гэл. Тэнгүүт нь сонирхоод бас дагаад хэрэглээд байгаа хэрэглэгчийн хувьд байхгүй. Тэгэхээр та яг ард нь суугаад байна шүү дээ. Тэгэхээр ер нь одоо яаж ямар одоо чигийг барьж ер нь хөгжүүлэлтүүд явж байна. Яг аль нь хэсэг зүг юм. Яг энэ нь бол одоо нэг хиндэ нэг юм нэг судалгааны төвшний юм байж байгаад одоо ингээд яг жинхэнэ ингээд одоо яг commercial хэрэглээр ороод эхэлж байгаа байхгүй. Тэгээд эхлэнгүүт тэнд бол хамгийн чухал юм ер нь cost-ыг яаж багасгах вэ гэдэг болж байгаа. Анх эхлээд бид нар дөнгөж нөгөө нэг ChatGPT гарч ирж яхад чинь OpenAI юугаа модельээ яхад тэрний өмнө хаа байсан нэг 10 хэдэн жилийн өмнө би барыг нэг таныг Стэнфордд байхад нэг тойр уулзаад нэг ярьж 12 жилийн өмнө уулзаад надад гэсэн байхгүй. Химэл оюухан бол ингэ зайшгүй болчлоо. Одоо ганцхан асуулт байна. Химэл оюуханыг яаж хянах вэ? Хяналтаас алдчихгүй байх хүн төрөлтэй нэгээс асуул. Би тэр үеийн нэг хэлэхэд яг химэл оюухан гэж commercial хэрэглэнд ороогүй байсан юм чинь бараг роботын төвшөнд дуудаж байсан нэг үлэхэд ийм бүр ингээ гар утсанд аппликейшнд ороод орж ирж байна гэж хэлсэн. Тэр үед л ингээл манайд ингээд дотор бослол юм демонууд байдаг гэсэн аахгүй. Ингээл янз бүрийн бичингүүд хариулдаг. Үгүй ямар сайтайхан хариулцдаг яг л одоогийн ChatGPT шиг л аахгүй. Тэр чинь бүр 10 хэдэн жил юм. Видео ч гэсэн ингээл камера ингээл яхаар бүх хүмүүсийг ингээд тайлбарлаад тэр хэдэн хүн сууж ингэж гэх ингээд тайлбарлаж яадаг. Тэр бол яг research судалгааны төвшин. Гэтэ мангар өндөр косттой. Гэтэ яг тэрнийг нөгөө бид нар яаж нөгөө product болох уу, яаж commercialize болох уу гэдэг талаар нэг боддогчгүй тэгэл дотроо янз бүрээр тестүүд хийж үзэл байж байгаа гэж байгаа. OpenAI модель гарган готл манахаас за энийг нөгөө юм даа тэр нэрээс ата commercial болох хэрэгтэй байна. Бүгдийг навчраад бат суугаад ингээд ясаах. Тэгэхэд чинь нэг асуулт яхад нэг асуулт асуухад бараг нэг 3-5 долларын зардал гардаг гэсэн үг яахгүй юу? Тийм. Асуулт асуух болгонд бид нар 5 доллар ингээ хайж байгаа байхгүй. Тийм болохоор амар олон хүнд хэрэглэх ямар ч боломж байхгүй. Энийг яаж багасгах вэ гэдэг. Тэгээ нэг Google-ийн тухайд болохоор өөрсдийн нөгөө chip design-аас нахуулаад ингээд бүх vertical-ыг нь хийдэг. Тийм бүх vertical-ыг нь хийдэг компани ерөөсөө байхгүй. Nvidia гэх зөвхөн chip design дээр, OpenAI гэх зөвхөн model training дээр, application дээр ингээд явж хаад Google нэг chip design-аач өөрсдөө хийдэг, модель-аач өөрсдөө хийдэг, application-оор дээр нь байдаг, data center-оор дээр нь байдаг гэдэг ингээд бүх vertical-ыг нь барьдаг газар байхгүй болохоор cost багасгах амар боломжтой. Тэгээ бодохоор яг нэг анх хэлээд яаж чаддаг өстөд OpenAI-с яаваа нэтрэл тэр би одоо за нэг тийм утгагүй гүцэх юм байна да. Ер нь л cost-ны асуудал болохоор бидний хувьд бол нэг infrastructure инженерүүдийн хувьд бол нэг яаж cost-ыг багасгах уу, яаж хямдхан болгох уу гэдэг дээр л байна. Тэгээ тэр нь ингээд cost нь ингээд багассаар хагаад за одоо ерөнхийдөө бүх search-ийн хариултуудыг AI-аар солих боломжтой болчихлоо гэдэг юм гоо. Search result-ын дээр AI mode гэж нэмэгдчихэж байгаа байхгүй. Тэр энэ дахиад багасаад ингээд эхлэнгүүт дараагийн юм дээр орчоод тэгээ явах. Тэр нь бол stage бас үнийг багасгах шаардлагатай. Үн багасгах гэдгийг би бас яг өөрөө ойлгоод байгаа л та. Яаж ойлгосон гэхээр биш нөгөө захин өмчгээд нэрээр нийгмийн сүлжээнд эрүүл мэндийн юм ягаад тэнгуүтээ сүүлд бас нэг юм одоо нөгөө сошиал дээр ягаад худалдааны юм эхлүүлж үзэж байгаа байхгүй. За тэнгуү тэрийг хүн болгон дээр ингэнгүү чи авъя гэж ингээд коммент өччихлээ шүү дээ. Одоо метагийн юм дээр ингэ. Тэнгуү тэрийг нөгөө комментийн ядаг many chat гэдэг одоо бас нөгөө шууд автомат хариулаад нэг хэмлэлээр одоо мэдрээд тэрийг хэрэгжилж үзэж байгаа. За дараа нь яг Монгол одоо софт инженерүүд хийсэн Комай гэдэг юу хэрэгжилж үзэж байгаа. Тэнгуү тэн дээр
юун дээр янгууд надад нэг токен өгөгдчихнэ. Тэнгүүд нэг асуунгууд токен асагдана. Эсвэл хиймэл оюун ухаанаар яг миний өмнөөс юм шиг мэдээлэл өгөнгүүд арай илүү өндөр токен. Тэнгүүд би хүртэл толгой ажиллаж эхэлж байгаа. Аль нь хэсгээр нь арай бага токеноор өгөхөр юм холбоод аль нь дээр нь гол мэдээлэл өгж байгаа өндөр токентойгоо холбох вэ энэ төргээд би хүртэл өөрийнхөө хэмжээндээ хэрхэн одоо нөгөө зардал бага гаргах вэ гэдэг. Тэгэхээр та хэдийн хувьд бол тэр нөгөө зардлыг бага гаргаад байгаа болоод ирэнгүүт л масс руу нийт рүү их л одоо хүчтэй төрдөг нь харахгүй юм байна л да. Эсвэл одоо нэг токен economics гэж яриад байгаа тийм токеныг яаж өндөр болгох вэ? Тэгээд одоо манайд ингээд юм л бол нэг joke ингээд ажил дээр сууж байгаа. Наа чи тэг хідэн токен ээ. Яг хийж болох юм биш үү? Бохром юу таалсар лоош токен л шилжүүлдэг болсон. Яа дэшэт ингэж авах одоо ингээд одоо за Google бол ингээд та нар токен хамаа замраг хэрэглээд бид нар бол ингээд токеныг зөв ингээд хамаа замраг хэрэглэж. Гэтэл ингээд стартап компаниуд чинь ингээд тэрний чинь одоо тэдэн токентэй тийм юу гэж ингээд авч хэрэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь токеноо ингээд яах хэрэгтэй байгаад байдаг. Хүн болгонд тэдэн токеныг ирсэн байдаг. Тэгэл тэр нэг хэсэг явж байгаа л дуусчихна. Тэнгуүч нэг прожект эхлүүлэнгүүт ч одоо жишээлбэл за 5-7 хоног хийх үү мэх үү гэж ярихаа болсон. Энэ хідэн токен хэдийн хүн хийх нэг сонирм биш. Тэгээд окей нэг 5,000 токен хэрэгтэй байна. Тэгвэл нэг хүнд 5,000 токен юм чи 5-лаа хийх юм байна. Токен нь чухал болохоос хүн нэг чухал биш. Токенор бүх юм зардлын менежмент. Токен дээр сурлаа дөө. Тэг яг сая баталгаахан ярьж байгаа шиг нэг different verticals байгаа шүү дээ. Таны сайн хэлж шүү дээ. Бүр суурь одоо energy тэгээд одоо infrastructure тэгээд модель метагийн хувьд болохоор одоо байгаа нэг давуу тал нь хэрэг айгүй олон хэрэглэгчтэй scale айгүй том scale-ийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд тэн дээр ерөнхийдөө одоо яг яаж consumer талдаа бас яг хэрэгтэй байдлаар гаргах уу гэдэг. Гэхдээ бас яг бүрэн учрынаас олоогүй л одоо бид бүгдээрээ л харж байгаа шүү дээ. Ингээл оронгууд мэдгүй тэн дээр шууд Facebook-с ч юм уу шууд асуулт асууж болно гэдэг ч юм уу. Эсвэл комментууд баахан ирэнгүү тэрийг summarize хийдэг ч юм уу гэл. Тэн дээр айгүй их олон ер нь тийм нэлийн ажиллаж байгаа. Гэхдээ дээрээс нь бас модель нь сүүлд гарсан модель нь нэлийн одоо бусад одоо Anthropic ч юм уу одоо OpenAI гэхэд одоо чанарын хувьд нэлийн бас гүйцэх хэрэггүй байж байгаа. Гэхдээ сүүл гарсан модель бол бас арай гайгүй төвшөнд очсон болохоор одоо дараагийн юу нь болохоор бүтээгдэхүүндээ орох нь л ах юм бол тэр бол нэлийн том одоо high priority маягийн project-ууд нь юу л явж байна. Тэг яг хоо дотоодын ажлын хувьд гэх юм бол бас яг баталгаахан хэлж байгаа шиг бид нар бас яг л одоо том компани учраас одоо токены лимит төр ерөөсөө байхгүй те одоо бараг үнэлгээ дотор нь перформансынхаа үнэлгээ дотор нь одоо хэр их AI ашиглаж одоо ажиллаа явуулж ин гэдэг нь одоо нэг хэсэг нь болцсон байдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр бас би тэрийг бодохоор одоо зөвхөн стартап ч гэлтгүү одоо би жишээл одоо 10 жилийн оюутан байжгаад ийм төрөл бүрийн прожектууд хийж үзмээр байдаг, юм хөгжүүлмээр байдаг. Тэгсэн надад хангалттай токен байхгүй бол ингээд ер нь лимитэд болчихж байгаа шүү дээ. Яг хуу сарын $20 авч болж байгаа одоо. Тэгтээ тэр чинь $20 гэдэг чинь Монгол руу одонгууд бас нэх одоо тийм бага мөнгө бол ерөөсөө биш. Тэр бол гэхдээ айгу тийм ер нь бол чухал асуудал байх болох болов гэж байна. Яг хуу одоо том компаниуд жишээл ингээд ямар ч лимитгүй одоо хэрэгэл хөгжүүл хурдан яв гэж байгаа ч гэсэн миний бодлоор одоо 6 сар жилийн дараа бол токен бюджет хийж эхлэх болов гэж байна хараад байгаа байхгүй. Яг хуу үнэн нь буураад байгаа. Гэхдээ хийх хэрэгтэй хурцтай явах хэрэгцээ нь бас илүү хурцтай хөгжөөд байгаа учраас тэр үн буурж байгаа нь арай мэдгүй дараагийн 1-2 жилдээ бол бараг гүйцэхгүй байх болов гэж бодоод байна. Тэгэхээр токен хэрэгцээ яаж нэг ингэж хүмүүст одоо accessible болгох уу гэдэг нь айгүй том асуудал болох болов гэж бодод. Одоо методоор AI-нууд ингээл зөндөө одоо ингээл нэгээрээ ингээл шинэ юмнууд нь гарч ирээд байна шүү дээ. Тэгэхээр би нэг хэрэглэгч үүднээсээ илүү анхаарат байна л да. Жишээлбэл ингээд сошиал дээр яхаар түмэнд хороолоод яваад иддэг шүү дээ. За тэрийг дагаад одоо үжил бодол өмүүлсэн нөхдүүд байна. Тэ бүр том зургаараа зохион байгуулалттай байна. За дээрэс нөгөө санхүүгийн ловер хийдэг нөхдүүд байна. Ингээд би жишээлбэл пост оруулангууд жоохон хандлт аваад ирсэн постны дор
цаанаасаа л ингээд нэг монголоор бичээд ороод ирдэг байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүд яг хэрэглэгчдэр одоо нэг AI нэвтрээд ирэхээр эднийг ингээд яг таниад бариад энэ нөхдүүдийг цааш нь шахах тийм тохиргоо ер нь одоо хийгдэх боломжтой юу? Тэр надад бол сонирхолтой байна л да. Тий. Яа, тэр бол уусаа ялчгүй нэг том байдаг асуудал л та. Яг миний яг сүүлийн 2 жил ерөөдөө ажилласан баг нь болохоор яг илүү одоо нэг юм bot ч юм уу эсвэл одоо нэг trust and safety тиймэрхүү баг дээрс ажиллаагүй ерөөдөө илүү яг яаж одоо өдөр тутамд AI-аас асуулт асуух ч юм уу мессежүүдийн summary тиймэрхүү зүйлүүдийг яаж нэвтрүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байсан. Гэхдээ яг мэдээж тэрнэр ажилтдаг багууд ер нь бол байгаалах. Тэгээд тэр бол уусаа яалтчгүй бүх одоо нэг юм social платформуд дээр ер нь бол байдаг том асуудал шүү дээ. Тэгээ одоо яаж ботуудыг багасгах вэ? Уусаа тэр чинь ингээд нэг ботууд гараад ирэхээр уусаа нэг одоо content хэрэг create хийж байгаа хүмүүстэй асуудалтай гараад ирж байгаа тий. Дээрээс нь бас consume хийж байгаа хүмүүс дотор нь уншихад мэдээллүүдийг ингээд полит хийчихэж байгаа болохоор тий. Би тэгэхээр яг тэрнэр бол бас яг хэрэгтэй яг мэдээлэл гэхээр бол яг тэр хэсгээр нь ажиллаагаа болохоор яг сайн хэлж мэдэхгүй л. Надад бол тэр сонирхолтой байна. Одоо ингээд яхаар тэр зэсмэ одоо улс төрийн хүрээлтийн хүмүүсийн дунд ингээд доор нь нэг пост мэдээлэл ороход нэг баахан Вьетнам яваад энэ монголоор ирсэн баахан Вьетнам одоо энэ энэ нэг шүүмжд явдаг шүү дээ тий. Энэ Давосын форумоос 24 25 оны хуулинд нь дэлхийн хамгийн том эрсдэл бол нэгдүгээрт нь хиймэл оюун ухаанаар удирдсан сошиал медиа гэж том эрсдэл. Орос Украины дайнт бол 2 3 нэг явж хаад. AI driven social media гэдэг бол хүний тархийг хордуулдаг учраас итгэлийг хэвдэн хооронд нь найз нөхдөйг ч улс орныг ч харалтуулна. Тийм учраас энэ бол 4-р үеийн дайны хэрэгсэл гэж тооцогддог болсон. Админ бүгд төр бол одоо хойш 4-р үеийн дайны хэрэгсэл бол AI driven social media. За тэгээ энэ өөрөө бас cognitive warfare гэж буюу одоо хуучин зөвхөн information мэдээллийн дан гэж одоо хооронд нь харалтуулдаг Чингис хааны үеэс хавлал одоо мэдээллийн дайны стратеги болдог байсан бол одоо ингээл Орос Украинд Ираны дан бүгд мэдээллийн дан хайбрид болсон. Зөвхөн бөмбөг хаяад байлтаад байгаа юм биш. Тэрний ч гэсэн хиймэл оюун ухаан флантиер болоо тий удирдах юм тийм ээ. Тэгтэл тэнтэй зэгцээ эдийн засгийн даа явж гэн эрчим хүчний даа явж гэн тэр бүхнээс том мэдээллийн даа гэдэг нь мэдээллийн даа нь одоо cognitive warfare буюу хүний тарих оюунд яаж нөлөөлөх үү? Танин мэдхүүн дан болоод өөрчлөгдөж зөөрөл хүний тархийг угаах одоо энэ талаар ингээд шашин соёл итгэлийн хөгжлийг ч гэсэн өөрчлөх маш дистралтаар бодлоготоор хүний тархийг угааж төр зэгтаанд хэлдүүлэх хооронд мэлцүүлэх сая Иранд болсон үйл явдал ч гэсэн тэр бослоо тэмцлэн тэр нөт гэсэн бүгд энэ дайны урьдчилсан нөхцөлийг дотор нь одоо харалтуулах нөхцөлдүүлэх бүх юмыг сошиал медиагаар хийж чаддаг ус энэ бол өөрөө том маш том эрсдэл юм байна. Тийм учраас хэмэл оюухан бол одоо ингээд яг итгэмтгий арчил суралцааг бартанд бол юу ч харуулж болж шүү дээ. Трамп шизм баярын уулзалтыг 50 мянгаар нь одоо настай хүмүүс бол ойлгохгүй ш нь ингээл яг одоо яг ингээл адилхан хүмүүс яг адилхан хоолоогоор яваа сонгуул монголоор хүртэл одоо Чехийн сонгуул биш Сербийн сонгуулийг хөлөө. Сербийн сонгуульд нэг өөрчлөлтөгчийн певны үнэн юм энэ тэгээд яг өөрөө нэруулж ирээл яг уртлах нэг тэгэл сонгуульд ялагдуулж ах шийдэ. Тийм учраас одоо нэг нүд чих хоёрын хооронд 4 уруу зайтай нүдээр үзэндээ л итгэдэг гэдэг байсан бол тэр чинь нүдээр үзэн ч гэсэн бүр байхгүй болчихлоо. Тийм учраас AI өөрөө бас маш том боломжуудыг олгож байгаа зэрэгцээ бас том маш ширслүүдийг бий болгож байгаа байх. Тэр талаараа нөгөө AI ясвартхан гэдэг том сэдв бий болсон юм билээ. Хятад улсын төр бол яагаад илүү хүчтэй робот энэ төр дээр илүү хүчтэй өнөхөд энэ дээр нөгөө клон хийх мэх хүний эрхийн холбоотой нөгөө барьер саадгүйгээр асуудал шийддэг юм билээ л дээ. Тийм учраас инновац нь илүү хурдтай байх шийдэл жишээлбэл нөгөө хүний клон хийх мэх тэгэл одоо нөгөө хүний эрх мэрхтэй холбоотой янз бүрийн барьергүйгээр робот болон AI тэгээ клон биотехнологи нано технологи гурав нийлүүлээд интердисциплинээр болцсон учраас энэ аюул том төвчлүүдийг бол саадгүй хийх. Тэгээ энэ бүр нийгмийн структур арчлал одоо нийгмийн шинжилгээ ухааны хандлт хүртэл өөрчлөгдөж байгаа юм шиг.
Тэгэхээр бас бид ингээд яг энэ сууж байхад бас наруунчин гигинт бас байгаа нэг олзорхолтой байна. Тэгээд яг бас гигинтний өнцгөөс одоо бид нар чинь ингээд хиймэл туяа технологи ингээд илүү машинлог байдал дэлхийг хөгжөөд байна те. Энэ бол байх ёстой зүйл баг. А гэхдээ нөгөө талаар яг сайн хэлдгээр тэр нөгөө хүний ухамсар сэтгэлгээ энэ зүйл дээр тэгэхээр одоо нэгэн тал одоо энэ чиглэл ийш явчлаа. Тэгэхээр бидний сэтгэлээ бас яаж дадуулах одоо ингээд нэг сайн хэлж чинь нөгөө харсан ч гэсэн итгэдэг байсан бол одоо итгэж болохооргүй ийм үед дээр тэгэхээр юунд итгэх хэрэгтэй юм бэ те. Тэр талаас нь бас та гоё буддийн гүнхэн талаас нь тайлбар хийх байх л та. Ерөнхийдөө бид цаг үеэнд байгаа. Одоо AI-д бас суралцах шаардлагатай л болж байна л да. Одоо давуу тал суралцаад аль аль нь бас байна. Одоо би хүртэл одоо профессионалны мэдээллийг нэрийг хайгаад үзэхэд бол ерөөсөн маш нарийн одоо яг номон дээр юу гэж гарч байгаа бүр нарийн гаргаж ирж илээ. Тэгэхээр ирээдүйд энэ хөгжөөд байх юм бол бид хэдийн одоо сурч боловсрох тал дээр мэдээлэл авахд маш хурдцтай мэдээлэл авах хэлбэрчилсэн бас тийм боломж бүртгэхээр байна. Нөгөө талаараа одоо нөгөө critical thinking гэдэг тийм шүү дээ. Тэр тал дээр бас жоохон асуудал тарихаар байдал бас үүсгээр ажиглагдж байна. Одоо хүмүүс ямар нэгэн мэдээлэлд өөрийн ухаанаар ажиглан шинжилгээ хийхгүй, жоохон залхуураад хэлбэрчилсэн байдлаар шууд нэг шийдэл эднэр авчаад байна шүү дээ. Ер нь бол хүний оюун ухаан юмыг бяцлаган дээр ч байгаа. Төлөвлөрөх бяцлагад ажиглан шинжилэх бяцлал. Тэгэхээр юмсын эцсийн үн чанарыг одоо энэ ажиглан шинжилэх ухааныг бол сайн хөгжүүлж иж ямар нэг юм ухаалгаар хандах, зөв шийдвэр гаргах. Тэгээ үеийн өрөө хууль дагуу ямар нэгэн шийдвэр гаргахад эцсийн үр дүн бусдад тустай байвал тэр шийдвэрийг гаргах. Тусгүй байх юм бол тэр шийдвэрийг гаргахгүй байх гэх юм уу. Тэр тал руу хөгжих хэрэгтэй байна. Тэгэхээр одоо сүүлийн үед өнөө худал мэдрэхгүй янз янзын мэдээллүүд бол маш AI явж байна. Тэгэхээр тэр байдал дээр өөрийн ухаанаар ажиглан шинжилгээх энэ талын ойлголтыг бас сайн сайжруулах шаардлагатай байна. Би энэ итгэхт одоо анх би компьютер систем хамгааллаар битэмс сурч ирсэн. Цааш бас IT юм. Тэгээд ерөнхийдөө маш хурдцтай хөгжиж байгаа болохоор ирээдүйд ном үзэх шаардлагатай. Яг энэ тал руу явах юм бол бас нөгөө миний мэдлэг хоцрогдох байх гэж бодоод ангиа өөрчилсөн байна. Тэгээ бакалавр магистр төгсөөд энэ итгэхт профессионалны гүн ухаан философи сурахад бол маш нарийн үзт юм байна. Одоо бид хэд их сургууль 10 жилд багш юуг нь тэрнийг ингээд шууд за тийм байх гэж итгэж байгаа. Тэрнийг профессионал болохоор мухрах. Яг учир шалтгааны үнэн зөв таньж мэдчихэж тэр мэдлэгт тооцогдно гэж үзэж байна. Тэгээд бурхан багшийн сургууль намыг үзэхэд эхлээд бурхан айлцсан магийг шууд тахгүй. Нам мэтгэлцэж олон талаас ажиглаж яаж юмыг үнэн зөв таньж мэддэг вэ оюун ухаан энэ талын сургалтууд эхлээд орж байна. Одоо бид хэд ингэ сууж байгаа нүдний оюун ухаанаар хэд би та гэдгийг таних. Эсвэл одоо утаа уулын цаана харагдах юм бол утаа байгаа бол тэнд гал гарч байгаа юм байна гэж учир шалтгааныг мэддэг. Эсвэл төвлөрөх бяцлал хүчтэй хийгээд байхаар илт мэдл одоо хүний ухамсарын мэдл мөн чанар таниал одоо далд ухамсараас мэдээлэл шууд барьж авах тийм боломж байна. Яг энэ тал руу ингээд нарийн судлаад ирэхээр ямар нэгэн мэдээлэл шууд автахгүй үнэн худлаа юу ажиглан шилжлээ. Одоо манайд нэг хооронд мэдээ цэцгад бүгд хуйлраад ингээд хямраад байна шүү дээ. Тэр байдлыг ер нь бол одоо эвдэх хэрэгтэй гэсэн. Яг энэ талын мэдлгүүд байх юм бол тэгээд профессионалны сургууль номд ингээд итгэлцэж яг үнэн юм худлаа бурхан багшаа айлцсан номтой хүртэл ингээд итгэлцэж үзээд яг баттай мэдлэг болгоод тэрний мэдлэг тооцдог. Тэгээ одоо дээр үед бол одоо дайн тулаан гэхэд за нэг хүн зэвсэг яриад юм шүү дээ сэлэм те. Айцтай юм шүү. Тэгээд хөнөөл нь бага байна. Одоо орчин үед технологи хөгжихийн хэрээр давхар бидгээд инэрлийг үүсэнгүү нэмж сайхан сэтгэлийг одоо давхар барьж хөгжүүлэхгүй бол маш бас эрсдэлтэй байхаар харагдаж байна. Одоо оюун ухаан бол зэвсэг шиг байна гэж байна. Тэр зэвсгээр одоо хүнийг аврах уу алах уу гэдэг сэтгэлээс хамаарч байгаа. Сэтгэл муутай байх юм бол тэр оюун ухааны хөгжлөөр маш олон гим зэмгүй хүнийг одоо нэг уурын төрсэн юм уу маш ухаан сайтай буруу сэтгэлтэй хүн байх бол нэг киноп тарахад маш олон хүнийг байгаль дэлхийд орлол үүсгэж бас болохоор байна тий.
Тэгээ сүүлийн үед одоо залуучууд за ихэнх насныхан ч бас нэг оролцохгүй гэж байна. Залуучууд ч нэг компьютер тоглоом их хэвээр болж байна. Дээрээс нь одоо дрон эднэр дайнд ашиглаж байгаа зөвхөн залуучууд хүнийг одоо орлого алж чадах байдаг юм уу? Энэ тал дээр ямар сэтгэл хөдлөлгүй тийм байна гэдэг бол одоо хүн чанараа хийж байгаагийн нэг тийм хандлага. Тэгэхээр энэ технологи хөгжихийн хэрээр давхар яг энэ сэтгэл зүйн боловсрал, нэмж инэрлийн үйлсэнгүүдээр сайхан сэтгэл энэ хоёрыг одоо хослуулах нь бол хамгийн хэрэгтэй зүйл байхаар байна л да. Энд нэг юм хоёр асуудал байгаа юм л да. Эд шид мэрэг төлөв 70 тухамсар хиймэл оюун ухаанаар тайлбарлагдах уу, энийг одоо яаж холбох ч гэдэм үү, тийм 70 талбаас ажиллах уу. Шийдвэл хиймэл оюун ухаанд юм юу одоо мэрэг төлөв тавина гэдэг шиг 70 тухамсар сэтгэл бий болгож болох уу? Өөрөлдвөл одоо нэмж сэтгэл, сайхан сэтгэл энэ үүсгэж дадуулах. Хүний сэтгэл ч гэсэн дадуулж байгаа, шиймэл оюун ухаан ч гэсэн өөрөө даддаг юм билээ шүү дээ. Бяцлаглыг маш олон мянган удаа хийж тарны олон удаа авчиж тэр дадал авиас суун шүү дээ, тийм ээ. Эд шид суунууд шиг. Хиймэл оюун ухаан ч гэсэн ингээд дадуулсаар хагаад банк команд ингэж өсөөр хагаад тийм өөрөө генератив юм чинь тийм дадал авиас суух боломжтой болох уу? Яг нэг ясэг сайн нэг гэсэн чинь энэ зэрэг надад тэгж байна. Одоо шилхэд ингээд factuation гэдэг нэг ойлголт байдаг байхгүй. Factuation гэхээр энэ яг fact мөн үү биш үү гэдгийг чек хийдэг. Тэр нэг яг модельээр тэр тренинг хийж байхдаа ч гэсэн сүүлд нь нэг тэр моделийг ашиглаад янз бүрийн хариултуудыг өгж явахдаа ч гэсэн энэ fact мөн үү биш үү гэдэг нэг юм чек хийдэг юм юунод явдیں۔ Тэр одоо шилгээд дата оруулах гот за энэ хотлайн юм байх үү те. За энэ бол fact гэдэг гарсан юмнуудыг нь энэ хотлаа гэдэг юм бол factuation-ыг 80% та 90% та гэдэг ч юм уу нэг иймэрхүү юмнууд гаргаад factuation гэж чек хийгээ явдаг байхгүй. Тэгээд бас factuation гэдэг юм хангалтгүй бас байж магадгүй юм байна. Энэ үнэхээр нэг юм хүн шиг юм нэг те empathy тэр юм уу байна. Intuition ч factuation магадгүй бас те empathy гэдэг хэмжээтэй ч юм уу те тэдээс intuition хоёрын тэгж бас яаж болохоор юм байна. Тэгээд явах юм бол нөхөр ингээ анханасаа датагаа аваад өөрийгөө тренинг хийхдээ энэ дата тийм байна уу байхгүй нь гэдгийг чек хийгээл дахиж сурсан юм аа дахиад чек хийгээд ингээ явах. Одоо жишээлбэл бид нар ингээл одоо нөгөө янз бүрийн ингээд нөгөө интернетд явж байгаа датануудаас аваад ингээл тампличтай болохоор тэр дунд чи ингээд янз бүрийн нөгөө race фильтр хийж байгаа шүү дээ. Тийм юмнууд ингээд амар их тийм дата орцсон байдаг байхгүй. Чи хүнээс л гарч байгаа юм болж байна. Тэгээ тиймэрхүү юмнуудыг одоохондоо яг датагийн нэгдүгээр за гарцсан моделийг ашиглахад бас зөндөө их асуудал байна. Тэр асуудлуудыг бол бас нэг өөр аргаар шийднэ. Тэгээ энэ моделийг анх трейн хийхдээ ингээд бахан датанууд өгч байгаа. Датагаа нэгдүгээрт амар сайн чек хийж байгаа. Хоёрдугаарт энийг нөгөө нэг датагаа сургаж явах явцдаа бид нэг дунд нь хилээлээд явах дунд нэг хэсэг жоох явж байгаа л мартаа чи нөгөө янз бүрийн нөгөө racist юу гаргаж болохгүй шүү гэж хэлчихсэн. Дахиж явж байгаа дахиад нэг адилхан нөгөө prompt нөгөө асуудаг prompt шиг тийм training prompt хүүхдээ сууж байгаа юм шиг нөгөө дахиад ихгүй бол нөхөд явж жоохон байж байгаа мартчихаар нөгөө тэр яваа. Яаж жоохон байж байгаа л нөгөө тэгээд жоохон байж байгаа. Ер нь бол нэг тийм юм хүүхд сургаж байгаа юм шиг тийм л аргаар одоо data driven insights гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ чинь insight нь одоо нөгөө тийм юу байх вэ? Мэрэг төлөв эд чинь бол ингээд бас тайлбар. Ер нь 6 бонч бас ингээд тооцоолт хамааглалаа байгаа шүү дээ. Тэр тал руу бол сайн хөгжих болох байх. Тооцоолттой материалын хувьд бол тийм юм. Тэгэхээс одоо яг одоо хиймэл оюун ухаан чинь тэгэл техник сайн хэрэглэж байгаа шүү дээ. Сэтгэл байхгүй болохоор тэнд одоо мэдрэмж бас байхгүй болж ирнэ шүү дээ. Яаж ярих вэ? Тэгээд зовлонгийн мэдрэмж байхгүй болохоор одоо зовлонгоос сэтгэлийг игээрийг өгч юм уу? Тийм одоо байдал бол үсэхгүй гэж бодож байна. Хэрвээ сэтгэл байдаг бол харин тэр AI бас тэгээд сурталчилгаан суралцаад хөгжөөд баг гэгэрх шаардлагатай болох нь шүү дээ. Тэгээ феномен дээр гардаг шиг
нөгөө даадаач өөрөө хүнээс гарч байгаа юм чи. Бас хүний муу сан сэтгэлээс л гарч ш тээ. Одоо сая нөгөө фильтрт хүсэн тэр бүх мэдээлэл ороод ирж хүнээс л гарч байгаа мэдээлэл юм чи. Тэг бас хүн зөхөж байгаа юм чинь ямар нэг хэмжээгээр хүний сэтгэл тэр даадаач гэсэн шашны гонхооны үүдээс бол бас оршин ш тийм ээ. Тэгэхээр одоо орчин үеийн наана шинжлэх ухааны юу гэж гэсэн матери дараад нөгөө ямар нэгэн тийм сүнслэг орших байгаад тэр дата трансфер хийгдэж байгаа юу гэдэг өөрөө шинжлэх ухаан лав тайлбарсаад байгаа. Би нэг 2-3 сарын өмнө одоо cloud code гэдэг нэлийн одоо software engineer-уудын донд бол нэлийн хэрэглэгдэж байгаа. Одоо тэд өөрсдөө модель хийдэг. Одоо cloud code-ыг нэг анх хийсэн хүний нэг ярианд очсон байхгүй. Тэгээд тэр хүн ярьж байхдаа болохоор ингээд яг хуу модельтойгоо ингээд ярьж хагаад дундуур нь зүгээр юм туршилт хийсэн юм л да. Одоо ингээд цаан ч одоо нэг контекст гэдэг одоо бидний өмнө асуусан бүх зүйлүүд нь ингээд хадгалагдаа явж байгаа шүү дээ. Тэгээ ярьж байгаа хоорондоо нэг одоо тэр сешныхаа голд нь зарим юм устгаад шал өөр юм ингэж оруулсан тийм туршилт хийсэн юм байна л да. Тэгсэн чинь дундуур нь яг ингээд одоо хариулт нь ингээд ууралж байгаа юм шиг байдлаар ийм хариулт өгсөн гэдэг ирсэн байхгүй. Тэр яг сонирхолтой яг зүгээр бидний ярьж байгаа юм дээр ингээд харьцуулбал ингээд бидний одоо ярьж явах дотор ингээд бидний одоо нэг санаж байгаа memory байгаа шүү дээ. Тэрийг ингээд хүн оролдоод ингээд байх юм бол бид нар мэдээж уурлаж. Тэнгүүд тэр одоо нэг Boris Cherny тэр хүн өөрөө хэлж байгаа болохоор өөрөө ингэж итгэж байгаа гэж хэлсэн. Энэ одоо модель чинь сэтгэлгүй юу гэвэл би бол бас 0 бол гэж бол ерөөсө бодохгүй байна тий. Хүнтэй адилхан одоо ийм sentient мөн үү гэвэл бас арай очоогүй. Гэхдээ 0 гэж бол бас хэлэхгүй. Би тэр хүнийг хэлхийг бас сонсчаад яг хүн чинь ингээд мэдээж нэг ийм математик одоо ингээд probabilistic аргаар ингээд үгийг ингээд гаргаад ирж байгаа ч гэсэн мэдгүй бид нар ч гэсэн бас ингээд одоо би өмнө амьдарч байсан бүх юмнаараа ингээд сураад одоо миний ярьж байгаа зүйл миний өөрийн одоо experiences гарч ирж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр тэгж бодохоор бас юм сонирхолтой бас яг юм бас яг шууд scientific байдлаар тайлбарлаж болохооргүй жоохон илүү жоохон philosophical болж байгаа юм шиг амар санагдсан тийм. Ерөнхийдөө амь сэтгэл өөрчилж тэр өөр болно л доо. Тэгэхээр одоо тэр ууралж байгаа юм шиг тэ эсэргүүцэж байгаа юм шиг дургуутж байгаа юм шиг тэр хандлага бол жинхэнэ уурал биш үү. Мэдрэмж төрөөд хийж байгаа биш. Зөвөр одоо fake. Тэ одоо бид янз янзын өгдлүүд мэдээлэл хөгжүүлээд дээ шүү дээ. Тэгэхээр энэ AI хөгжүүл хийж байгаа хүн харин ёс суртахуунтай байх шаардлагатай байх. Ер нь бол хөгжүүлэлт хийж байгаа хүмүүс бусдыг бодсон нинж тэ тиймэрхүү байдлаар хөгжүүлэлт сайн хийх хэрэгтэй л. Нэгтэл artificial л гэж байгаа юм чинь химлэл гэж байгаа юм чинь химлэл юм гэж үү? Тэр үл яг жинхэнэ Одоо жишээлбэл буддийн хүн уламж талгаа ухаанд хүнийг юу гэж үзээд байна гэхээр нөгөө яг хүн бүрдэж байгаа процессыг за эцгийн цагаан тусал эхийн улаан тусал хоёр нэгдэхийн цагт одоо зурдаас намшаа буюу тин сэтгэл. За бүр ингээд харуугаар нь хэлэх юм бол сүнс Маш нарийн сэтгэл орж ирлээ. Тэгээд энэ үүлийн ирэхээр эн чинь 5 махбодоос одоо бүрлдээд ингээд бодгоол одоо өөрөөр хэлбэл бие хэл сэтгэлийн нэгдэл үүсэж байна гэд үзээд байгаа байхгүй. Тэнгүүт яг саяны одоо таны хэлдэг зүйл бол би бол сэтгэл гэдгийг тэн одоо зурдаас ингээд дамжаад орж ирээд байгаа нэг тийм маш нарийн сэтгэл ингээд одоо мэдээл ураагаад ингээд дамжаад байгаа сэтгэл яваад байна. Тэнгүүт таны яг саяны хэлсэн зүйл бол миний зүгээр бодлоор тархин дээр бол жишээл амигдала гэдэг одоо сэтгэл хөдлөлүүд ингээд явж байдаг хэсэг байна шүү дээ. Тэр нь шигээр ингээд магадгүй зүгээр хөгжсөн мэдээлэл өөрөө тэн дээр реакц өгж байгаа. Яг түрүүний хэлдгээр нөгөө fake гэдэг шиг тийм тооцоол дунд ирж байгаа зүйл байж болох талтай юм шиг. Хэрвээ тийм байх юм бол дахиад бид нар сая нөгөө жинхэнэ мэдээлэл, хуурамч мэдээлэл хоёрыг яаж ялах вэ гэдэг шиг дараагийн дахинсан шатны зүйл жинхэнэ сэтгэл хөдлөл, хуурамч сэтгэл хөдлөл энэ дээр үүсээд ийн гэдгийг бас ялах ёстой юм уу гэдэг асуудал гарч иж байгаа юм санагдлаа надад. Тэг энэ ер нь. Тэгтээ умаа собоод сарма дарма шүтмас тийч ингээд чөтөн барилгаар ингээд заавал энэ ширээнд ч гэсэн бас сэтгэл хүний юу шингэсэн байна гэж байгаа шүү дээ. Заавал шүтэн барилж ярьж нэгж байгаа юм чинь. Тэгэхээр хиймэл оюухан ч гэсэн шүтэн барилгаар болж байгаа шинэ нэгний оюухан хин нэгний сэтгэл шингэжээж тэгэхээр тэнд бас
огт сэтгэл байхгүй нэг шашны хувьд бол шинэ тухааны хувьд бол тайлбарлах юм бол шашны хувьд бол байхгүй гэж тайлбарлах юм шиг байна. энэ дээр амар сонирхолтой санагдлаа. За яг модель трейн хийхэд юу болж байна вэ гэхээр за текст өгчөө текстэн дандаа зарим өгнүүдийг авч хайчаад нөхөр таах юм бол өчиггүй тийм анагийн нэмээд дүүтийг нь олон юу болгоод за чистэ сайн байна гэвэл нөгөө нэг албасууд нь олон чангараад чи энэ буруу байна гэдэг юм уу нөхөрт одоо юу өгч байгаа байхгүй пенальти өгч байгаа байхгүй пенальти өгөнгөт нөхөр нөгөө нэг яатсан байсан нөгөө юунуудаа холбоосуудаа дахиж өөрчлөөд сайжтай болсонгүй. Яг нэг нь бол нэг гоё мэдрэмж нөгөөх нь нэг painful мэдрэмж хоёр ерөнхийдөө байж байгаа гэж бодсон. Гэхдээ нөхөр бол энэ үгийг таачвал гоё таахгүй бол мохоо гэдэг юу яваад байгаа байхгүй. Тийм мэдрэмж тэр мэдрэмжүүдийг бас нэмж өгч болно. Одоо шийдэх чи зөв энэ юм дотор зөв юмнууд байх юм бол юуг нэмээд буруу юмнууд гарах юм бол ингэж болно. Эсвэл яг хүнтэй адилхан энэ текстийг уншихад магадгүй хүнд амар ингээд мангар зовлонтой санагдаж магадгүй шүү дээ. Амар нэг тийм хүнд сэдвэр ч юм уу эсвэл амар гоё юм exciting сэдвэр байх юм бол ингээд явдаг. Тэгэхээр ингээд яг тэр нөгөө хүнд мэдрэгдэж байгаа нөгөө сенсүүдийг авч холбочих юм бол амар төстэй юу гарахаа байх шиг байна. Төстэй байж үүсэн. Гэхдээ яг жинхэнэ мэдрэмж бас биш үү? хин яаж хөдөлгөөн сэтгэл зовоо шүтээд цэврээр орсон тогтох үүж байгаа шүү дээ. Шүтэн барилцаа шүү дээ. Сэтгэлийн мөн чанар бол одоо тунгалан мөн чанартай юм гэдэг. Тэгэхээр за ирээдүйд бүр айхтар хөгжөөд тэр сэтгэл орших тийм боломж хэвээ бүрдэх юм бол за бүр нэрээ тэрний ясмасраар хамаад одоо нэг юу л их байгаа шүү дээ сүнсээр. Бүр нууц таримлаа бол тэр байдал дээр өөрийн одоо хумсрын төвшөр нэлийн дэш ангараад хийг өдөртөж чаддаг болоод тиймэрхүү байдал дээр харин юу болох нь вэ? Яг тэр сүнс орших нөхцөл машин нарийн сэтгэл үүсгэж байгаа тийшээ шингээчүүл юм дойхон. Машин нарийн сэтгэл чи өөрөө оршихоор нь бас 5 моход төр бүрдсэн нэг тийм. тэр одоо бас өвлийн ирэх байж таарна. Тэгэхээр харин одоо бас л сони юм бэ. Юу нэг 5 моходоос чинь машин нарийн сэтгэл үүсгэхийн тулд салах байхгүй. Тийм салаад өрөөс нь салж байгаа үстэй тийм. Аль нэг шингээж Тийм. Одоо бид хэд профессионалд болохоор тарих бид дангаараа ер нь бол ажилтгүй гэдэг байхгүй. Одоо сэтгэлийг матер биш гэж үзэж байгаа. Матер биш. Хэрвээ бид хэдийн сэтгэл гэдэг зүйл матер байсан бол одоо идис болж таарна шүү дээ тийм. Идис бол дарах юм бол одоо бид хэдийн сөрөг сэтгэл хөдлөл байна. Одоо уур шунал таархал амиж үзэл. Эдгээр чинь идис болж таархаа. Тэнгүүд бид хэдэд хаалгаа хийгээл одоо шинжлэх ухаан үзсэн тийм. Уур идисээ аваач, атаахлын аваач ингээд хэмжилж болохоор ш тэгтэлтэй юм байхгүй. Одоо тэр сэтгэл гэдэг зүйл 5 м хүүд төгж ийн гэж үзэж. Одоо тарих бол одоо тэр сэтгэл тусчиж ажиллаж ийн гэж үздэг. Одоо профессионалд бол. Одоо нүд хэд дангаараа харддаг. Тэн дээр одоо сэтгэл тусчиж хардж ийн гэж. Одоо зарим хүн ундах үед тэр сэтгэл тутгаж байгаа хураагдаж эхэлж байгаа байхгүй 5 м хүүгээсээ. Хараагаар унддаг хүн байна да. Тэгсэн нүд бол ажиллажлаа. Тэгсэн хэрэг юм харахгүй үздэг. Тэр сэтгэл тусахгүй болохоор хардаг. Би сүүлийн үед юу үсээд байна гэхээр одоо туслал хийж байгаа лам нар одоо нас барах үедээ одоо шинжлэх ухаанаар бол баг хөл болчиход байгаа. Зүрх зогсонгоо тархины цэцэн хангамж байхгүй болоод тарих ажиллах. Тэгсэн хэрнээ тэр биеийн хүрхгүй тэгээд сар эдэн бяцлага зуугаад байгаа. Тэгээд тарих ажиллахгүй байхад яаж юу яагаад байна? Бодол яваад байна гэдэг. Одоо шинжлэх ухааны эрдэмтэд яг тийм бяцлага зуусан тийм дамныг одоо маш нэрээ ажиллаад ингээд судалж байгаа бас. Би танаас юм сонирхолтой юм асуумаар л да. Надад юу сан. Одоо за субэдэ гэдэг хүнийг юу одоо субэдэ болгодсон бэ гэдэг одоо мэдээллүүдийг те ингээд би компьютерт өглөө гэж бодъё л та ингээд. За одоо ийм газар төрсөн юм байна. За ийм газар сурч исэн юм байна. Одоо ийм юмд итгэдэг хүн юм байна те. Одоо хүнтэй харьцахдаа ийм байдлаар харьцдаг юм байна. Одоо өөрөөр хэлбэл нэг юм хүний одоо нэг юм жоохон одоо клон хувилбарыг ингээ үсгэж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэгээд хэрвээ тэр одоо энэ бод зүйлийг ингээ хэрвээ өөр хүн за энэ яг субэдэ шиг байна гэж итгэхээр одоо
тийм зүйл үүсгэхээр таны бодлоор юу гэж харж байна? Одоо ингээд мэдээж яг хуу харахад фейк штэ тий фейк. Гэхдээ надтай адилхан ярьдаг одоо магадгүй ингээд нэг таны хэлж байгаа одоо итгэл тий тэр суур зүйлүүд нь ингээд гарч явах юм бол тэгэхээр одоо яг тэнд юу болох бүх мэдээллүүдийн нөгөө дөө. Тийм одоо миний бүх зүйлсээ болоод одоо нэг ийм сэтгэлийн хөдөлгөөл хийжсэн юм уралж ийсэн, зодолж ийсэн, явж ийсэн ингээд бүх датаг нь бол гэхээс биш. Яг зөвхөн намтар оруулаад бол юуж харахгүй л. Тийм намтар оруулаад бол тийм одоо бүх өгдлүүдийг нь өгчвөл тэр тусдаа юу ажиллах бол оюун ухаан байж чадах бол гэж байна. Тийм. Одоо яг бидэрт арай хэцүү гэж магадгүй одоо төрж байгаа хүүхдүүд бол мэдээж бүх мэдээллүүд нь байгаад иж болно шүү дээ. Тэр хүмүүс 18 нас хүрэхэд зөвхөн бүх ярьсан, хэлсэн зүйлүүд нь ингээ үсчихээр нэг чипэнд хадгалж хагаад чип дизайн хийгээд роботын солилцсон. Тэр зөөр бичлэг үдж байгаа юм шиг байл шүү дээ. Нэг хайртарч чухал зүйл. Одоо бид хэд амьдралаар нэг кино хийсэн бичлэг үзэж байгаа юм шиг л байна. Ер нь бол яг өөрийн мөн чанараас бүтсэн сүбэдэ эднэр гэж байх ба. Одоо өөрийн чинь мэдлэг байлаа гэж чинь тал талаас одоо энэ дээрээ англи хэлтэй тал талаас ингээд хөрөнгөлөгдсөн мэдлэг биш. Яг энэ сүбэдэ юмаа гэд бодтой бариад авах юм байхгүй. Шүтэн барилдаж өрсөж байгаа. Тэгэхээр бид хэд мэдгэдгүнд бол одоо наадлын үнэн, цаадлын үнэн гэд хоёр үнэн байна. Тэр наадлын үнэн гэдэг бол одоо наадлын одоо юмс үзэгдэл дээр бол мэдгэдгүнд хязгаар байхгүй шүү дээ. Бид хэд одоо энэ насанд мэдлэг суралцыг бол зүгээр нэг ширээ сандал хийсэн ч тэр чинь мэдлэг шүү дээ. Яаж хийх вэ? Бүр хязгааргүй. Бүгдийг сурж мэдлэгийг гүйцэнэ гэж байхгүй. Харин одоо тэр цаадлын үнэн гээд яг юм харагдж байгаа шиг оршиж чинь үгүй юу гэвэл тийм биш байна. Оршихдоо нэрийн төдийд шүтэн барилдаж оршиж чинь. Одоо сүбэдэ гэхэд би эрэгтэй хүн гэхэд нэг эрэгтэй сүбэдэ. Би оюутан гэхэд дахиад нэг сүбэдэ байгаа юм шиг болж байгаа тийм шүү. Би тийм зан чанартай хүн гэхэд дахиад нэг тусдаа би байгаа юм шиг. Яг аль нь сүбэдэ юм гэхээр яг өөрийн мөн чанараас бүтсэн сүбэдэ гэж байхгүй. Орших байдал дээр. Бүх юмний одоо би махбодч тэгэл тэр мэдлэг хайрцангийн өвч дан өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тал талаас авсан юм. Яг өөрийн мөн чанараас бүтсэн юм байхгүй. Яг оршихтон бол юм шүтэн барилдаж нэрийн төдөд оршиж гин гэдэг. Энэ байдлыг уг нь яг ухаарах шаардлагатай байна. Тэгэхээр юмсын өөрийн одоо яг мөн чанараас бүтээгүү тэр байдлыг нарийн ухаараад ирэх юм бол юмсын орших байдал яг адилхан байна. Тэгэхээр бүх юмсыг одоо мэддэггүй юу вэ? Тэр бүхнийг мэдэх боломж гарч ирнэ. Яг эцсийн орших байдлыг нарийн мэдэх юм бол одоо квант физик одоо матери гэхэд яг оршиж байгаа нь аль юм бэ гэдээ нарийн ажиглах юм бол нэрийн төдий тэгээ хамгийн жижиг хэсэг хүртэл задраад энэгээ бариад авах юм байхгүй байгаа шүү дээ. Энэ одоо бурхны шний шүтэн барилгын онол руу баг зэрэг төгч байгаа. Тэгэхээр энэ хиймэл оюун ухаан тийм осон чанар юм байна. Хиймэл оюун ухаан одоо технологи хөгжих тусмаа бурхны шний одоо энэ нинж сайхан сэтгэлийн хэрэгцээ маш өндөр давхар өсөх шаардлагатай болох байна. Одоо яг нарийн ярих юм бол emotional intelligence гэсэн. Тийм. AI ерөөсөн бурхан багшаа айц одоо ганжуур дамжуур бүгдийг ерөөсөн нэг нэгэнгүү бүгдийг хийж болж болохоор байна шүү дээ. Тэр гэхдээ хүний гэгэрүүл чадах уу гэвэл чадахгүй гэж харж байна би. Яагаад вэ гэвэл тэр мэдлэг зүгээр нэг мэдлэг төдий одоо амархан мэдлэг авах коуч ч юм уу тийм байдалтай бол ингээд хөгжиж болно. Жинхэнэ одоо мэдлэг ухаарл яаж төргөө гэхээр тэр бодгалаас ингээд нэг юм ам дамжлага өвдсөх юм уу тийм дамжлага үйжиж тэн дээр ухаарл төрнө гэсэн. Одоо нэгснэ бурхан багшийн тэр дамжлага чихнээс чихнэ гэдэг чинь ингээд сүнслэг байдлаар ингээд яг сонсч тэр дамжиж мэдлэг төрч. Одоо зарим тарины эсний бяцлал номон дээр яаж тэр бяцлаглыг бүтээх арга нь байгаа. Тэгээд яг тэр хүнээс нь дамжлага авахгүй бол хийснийхэн дагуу яаж бяцлагж хийгээд ч яг бүрэн гүйцэд ухаарал бас төрөхгүй. Одоо бид хэд шүтэн барилдсан хоосон чанар эсвэл мөнх ус
одоо үгсээ ойлголт агшаагч нар юм өөрчлөгдөж байна. Энэ ойлголт бол ерөнхий ойлгомжтой мэдж байгаа юм шиг гэрнэ яг ухаахгүй гэдэг. Тэгэхээр яг тэрнийг юм өвдөс дамжиж тэр хүний сэтгэл тэр эрдэм төрхөө ухаарал төрхөө бүрэн гүйцэд ойлгох уу гэдэг тэр бас нэг тийм өвдөс хэрэгтэй. Яг тэр гэгэрсэн хүнээс нь дамжсан өвдөс. Тэгэхээр шашин нэг бол одоо яг бүрэн гүйцэд орлох боломжгүй. Гэхдээ мэдлэгийн хувьд мань мэтээс бүр одоо тий ямар ч одоо хүнээс илүү мэдлэгийг их сурвалж болж болно. Одоо би танаас яг түрүүн шүтэн барилга та хоосон чанарын юмд ярьж штэ. Таны одоо ингээ галын номын заслан ингээл явхад хав халуун одоо арилдлыг одоо гараараа барьдаг ч гэдэг юм уу, төлөхгүй одоо долоохч гэдэг юм уу тий. Эсвэл нөгөө юун дээр гоолтой музей гэж би сонсч байсан нөгөө сэлмиг ингээд зөүлийн одоо юу шиг ингээд эргүүлсэн тийм юу байдаг. Тэгэхээр энэ одоо бидний зүгээс ингээд материйг ингээд явахад бол бас нэг юм нэг бол түлэгчээр юм шиг, нэг бол одоо тэр металлыг яхаар нэг бол хугарах эсвэл боломжгүй юм шиг санагдчихл байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр бас яг энэ сэтгхүүн юм яваад ийн үү? Одоо жишээл хүмүүс бол ичид яваад ийн үү гэж бас ингээд зөндөө юмнууд үүсгэл байна. Тэрийг та яг бас саяны ярьсан зүйлтэйг холбож тайлбарлал ёстой байх. Фильм ингээд орооч юм л шүү дээ. Бурхны шид бүтээл бол ил бишиг юм уу тийм хуурамч зүйл биш үү? Энэ дээр юу харагдж байна вэ гэхээр юмс өөрийн мөн чанараас нь бүтээгүй байна гэдэг харагдаж байгаа. Харилцан хамаарал байна. Маш олон шалтгаан нөхцөл бүрдэж байна гэсэн. Хэрвээ юм өөрийн мөн чанараас нь бүтцсэн бол гал ихэд өөрийн мөн чанараас нь бүтцсэн бол ямар ч хувьс ч өөрчлөгдөх боломжгүй. Түлх нь бүр албатай мөнх зүйл болох хэрэгтэй гэсэн. Өөрийн мөн чанараас нь бүтээгүй одоо нэг юм улайдахлаа гэж бодоход гал тэ одоо тэр мах өдөөд хий сэлэх ерсөн үүсч байдаг бүгд ингэ нийлжиж тэр төмөр улайсж штэ шүтэн барилдаж харилцан хамааралтай. Тэр харилцан хамаарал байгаа болохоор тэнд нь одоо бяцлаглалын хүч, зайны хүч гэдэг юм уу? Юм хүчүүд ороход гал түлхэхгүй байх болцоод байгаа. Өөрийн мөн чанараас бүтээгүйгийн нэг илрэл гарч ийн гэсэн. Гэхдээ бурхны шид бүтээл бол төдийлөн тийм чухал зүйл биш. Одоо бурхан багш магтаал дээр бас гарч ийн. Одоо бурхан бас зөв мэдлэлтэй байх юм байна л. Одоо юм ихт алган дээр тийм шиг хардаг. Одоо таныг далай дотор хідэн загас байгааг мэдэх. Тэр зөв мэдл чинь над төдийлөн сонирн биш гэдэг чинь. Харин та зовлонгоо салах энэ муу сэтгэлийг дарах гэгэрх арга зам заасан болохоор одоо би танд үнэхээр одоо магтаал өргөж мөргөж ийн гэдэг чинь. Тэгэхээр хамгийн чухал зүйл би хэдийн сэтгэл санч. Одоо AI хөгжөөд ажлыг хөнгөвчилж байна те. Уртцтай хөгжиж байна. Бид хэд хөгжиж дэвшээд яах гээд байгаа. Эцсийн үр дүн тэр байдлаас сэтгэл ханамж жаргалтай байдлыг өндөрөх гээд байгаа шүү дээ. Сэтгэл ханамж байхгүй бол хичнээн хөгжил дэвшил юу байгаад бас тэр их хөлсөдлөмөр төдийлөн бас үр дүнгүй болох хандлага бас байна. Тэгэхээр ер нь бол энэ талын байдал хөгжих тусмаа л сэтгэл зүйн үед хөгжил энэ талын мэдлэг сургалт маш хэрэгтэй болж байна гэсэн. Тэгэхээр энэ талаас одоо дэлхийн нийтэд асуудал ингээл эдгээрүүд чи ерөөсөө л бид хэдийн муу сэтгэл ёсртгонгүй байдлаас л үүдэлтэй хүмүүсэл хийж байгаа зүйл шүү дээ. Муу сэтгэл ажил хийж байгаа байхгүй бас ер нь л. Тэгэхээр энэ байдал дээр гарц гаргалгаа бол одоо энэ нинж сайхан сэтгэл ухаан дээр суурилсан сайхан сэтгэлийн сургаал нам бол маш хэрэгтэй зүйл болохоор. Тэгэхээр бид хэдий одоо эцэг өвгдөөс дамжиж ирсэн шашин соёл энэ дэлхийн нийт тулгамдаад байгаа, дутагдаад байгаа энэ асуудлыг нөхөх маш том гарц. Энэ одоо учирчилгаан суурилсан гарц бол уг нь байгаа. Би баталгахаас нэг сайн юм асуумаар л. Таны хэлсэнтэй одоо ингээд илүү холбоотой ингээд биднэрт ингээд дамжиж ирсэн ингээд сургаал биднэрт ингээд байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд өмнө сая баталгаах ингээд хэлсэн ингээд модельүүдийг трейн хийж явахдаа ингээд нэг юм ингээд хэлэнгүү за энэ зүг байна. Гүү бол за энэ буруу ангил те. За яг трейн хийсний дараа нь одоо жишээлбэл хүмүүс одоо eval гээд одоо дараа нь гарч ирсэн зүйлийг ингээ хянах байдлаар те ингээд за ингэж хэлж болохгүй ингэж хэлэх хэрэгтэй GM хэлдэг байх хэрэгтэй. Тэнгүүд таны бодлоо одоо ингээд модельүүдийг трейн хийж байгаа хүмүүсийн нөлөө миний харж байгаагаар амар
их байгаа юм шиг тий. Өмнө бид нар тийм сургаал байсан гэдэг ч байна. Тэгэхээр тэр нь таны харж байгаа одоо нөлөө нь яаж орж ирж байгаа бол тэрнийг ер нь хүмүүс тэрний талаар ер нь яаж бодох хэвээр бидний амьдрал нөлөө нь ер нь юу юм те тэр хүмүүсийн модель рүү оруулж байгаа инпут нь оруулж байгаа нь ерөнхийдөө дата шүү дээ. Тэгэхээр нөгөө дата чинь бас нэг бидний нөгөө бүрэн илэрхийлдэг. Одоо жишээлхэд ингээд ширээ 4 хөлтэй гээд хинч номон дээр бичээгүй юм байл те чинь тэгтээ ойлгомжтой юм болохоор тэр хамгийн ойлгомжгүй юмнуудаас эхэлсэн байдаг. Ингээд өдөр тутмын юмнууд жоон бага байт юм лээ тэр дата дотор. Тэр нэг тиймэрхүү нэг асуудал хоёрдугаарт нь яг гэхдээ хүмүүс бол янз бүрийн байдлаар тэгээд энэ зүг байна буруу байна гэдэг ингээд нөгөө хүмүүсийн жоохон нөгөө перспективүүд ч гэсэн бас тийм дотор орцсон байгаа байна. Тэгээд гол нь дата. Тэгээд датанаас гадна бас ингээд сая ингээд яасан чинь нэг юм саний юмнуудад тийм ингээд жишээлхэд модель ингээд компакт байх тусмаа амар чухал байхгүй тэр нэг ингээд айлуулах 600 биллион байвал яг амар их юм илэрхийлэгч гэсэн тэрнийг ингээд айлуулах ингээд компакт болгох тусмаа нөхөр ингээд хэрэггүй юмудаа гаргаж хаяал ингээд гол юм дээр төвлөрөл ингэх хэрэгтэй байхгүй тэрнийг одоо generalization гэж нэрлэдэг гэхдээ энэ юмыг за яг тэр модель нь байжлаа гэхдээ дахиж компакт болгоод ингэсээр хагаад яг одоо жигхэн корн юу байна гэдэг гэдгийг ингээ гаргаад ирсэн чинь ганц үйлбэр чи өөр нэг жижигхэн ном гарчаа ингээ үзэнгүүт тэн дээр ой ер нь нэрээ тийм биш гэж бодогдохоор юм гарах юм биш үү гэсэн бодлоо. Эсвэл үнэхээр нөгөө бид нар нөгөө хүсэж байгаа юм аа. Окей нөгөө хүмүүсийн одоо нөгөө feeling те бидний остай жаргалтай байхын тулд ингэж байгаа шүү. Үнэхээр хэрэгтэй сайн сайхны талаа чинь юу шүү энэ гэдгээ тэр компакт номон дээр нь тавьчаад эндээс чи ингээд илүү гарахгүйгээр ингээ моделийг яан шүү гэдэг. Ингэж бас тийм янз бүрийн restriction training явцсан restriction өгөх ч юм уу эсвэл гараад ирсэн юм нэг нь хавцуулаад үзсэн чинь юу вэ нөгөө юмас чи шал зөрчсөн нөхөр юм гарч ирэх юм билээ те. Тэгэхээр нөхрийн нөгөө энэ бүх мэдлэг ингээ компакт болоод ингээ харахад юу гарч ирэх нөө гэдэг нь надад санагдсан. Тэгэхээр юм нэг үзмээр. Одоо freeware байхгүй. Өөрөө ч одоо чөлөө сэтгэе зорилго эднэр бол байхгүй үстэй. Тийм зорилго тэр бол байхгүй. Тийм нөхөрт ингээ ямар мэдээлэл өгж байгаа тэр хүн л чухал байна шүү дээ. Тэгэхээр тэр яг хөгжүүлэлт хийж байгаа AI-г одоо ёс суртахуунтай болгоно гэдэг бол хөгжүүлэгчийн тэр ёс суртахуун байх боломжгүй байна. Харин хөгжүүлэлт хийж байгаа хүн ёс суртахуунтай жинхэнэ нөгөө бодисдваа гэдэг шиг хамаг амтныг бодсон тэр талын мэдлэгтэй хүмүүс хөгжүүлэлт хийх юм бол энийг ашиглаад хүмүүст маш зөв мэдээлэл сайжрах, сэтгэл зүйтэй амгалан байх те. Зорилго нь трейн хийхэд оруулсан дататай чамаас гарч байгаа дата төстэй байх ёстой шүү гэдэг. Тэр тийм л зорилгот тавиад өгсөн. Тэгэхээр тэрний төлөө л явж байгаа гэсэн. Тэр яг тэр зорилгыг бас өөрчилж бас болно. Тэр бид нар бас янз бүрээр өөрчилж болно. Тэгэхээр морал энтриг бол бас суулгаж өгөх, өнгөө явах бас боломжтой. Би бас компани сургуулиас гадна компанид ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээ бидний хэрэгжилж байгаа модель cloud code-тэй жоохон төстэй. Тэгтээ ингээд ямар ч ингээд restriction тавиагүй зүгээр ингээд open болгоцсон. Тэгээд бид нар ингээд group chat тэгээд тэр модель ингээд хэрэгжилж байгаа байхгүй юу. 5-6 хүмүүс. Өдөр бол манай багийн хүмүүс. Ямар ч учирнаагүй за ингээд зүгээр модель бид нар ингээд сургаад ингээд явъя. Тэгээ модель сургаж явж байгаад за одоо бидний 5-6 хүмүүсийг rank гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь за энэ хүн надад ингэж харьцдаг болохоор наваа би доотлол тавь. Энэ хүн надад айгүй сайн харьцдаг болохоор энэ 3 тавь. Энэ хүн надад илүү их тусалдаг. Тэр надад API мөн надад хэрэгтэй юм бол ингэж тусалдаг гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас айгүй одоо айгүй сонирхолтой санагдсан. Feeling юм уу, emotion аваад зарим бас дахианы туршилт найзаа бид нар хийсэн. AI chat-д ингэ асуугаад ингээд 6-аар би чамтай яаж харьцдаг илэрхийл. Тэгсэн чинь манай 3-4 найзаас бүгд ингээд код бичдэг болох ингээд шал өөр багч ирж байгаа байхгүй. Нэг зур харсан чи зүгээр нэг хүн ингээд уйлаад бодлон ингээд тавьчихсан. Яадаг бол одоо манай найз тэр яад айгу муухай харцдаг. Занууд амар ингээд хоол идэр идэж байгаа амар ингээд happy мэдрэмж авцсан тийм амар айгу сайн илэрхийлж чаддаг юм лээ. Тэгэхээр энэ AI хөгжөөд ирэхээр ер нь сэтгэл зүйчийн үүргийг гүйцэтгэж чадах болов. Одоо яг сэтгэл зүйн шинжилгээ ухааны онолууд дээр суйрлаад тэгэхээр тэр хүний яг нөгөө мэдрээд байгаа одоо сэтгэл хөдлөлийг мэдрэх хэрэг гарах байх тий.
Тэр тал дээр одоо яг та хэд бас яг нөгөө тоо өгдөл дээр нь ажиллаж байгаа хүмүүс ер нь юу гэж бодож байна? Тэр миний бодлоор болохоор нөгөө application layer руугаа нэлээ ингээд төхөд орж байгаа. Би одоо өөрөө сэтгэл зүйч хүн биш болохоор яг хэлэхэд мэдэхгүй. Гэхдээ одоо team стартапууд байлээ л дээ. Одоо ингээд AI therapist гэх тий. Одоо энгийн одоо байдаг одоо сэтгэл зүйчээс ялгаа гэх юм бол 24 цаг 7 ямар бүх үед ярьж болно тий. Гэхдээ бас тэн дээр яг хүн тусалж байгаа юу гэдгийг мэдэхэд бас зөв. Эсвэл яг сэтгэл зүйчийн талаас ярингууд за би ийм асуулт асууна. Ийм юм хэлвэл би ингэж асуудаг гэдгээ бас ингэ хэлээд өгч чөнгүүд адилхан асуулт асуугаа адилхан юм хэлэхээр бас тусалж ийн гэж одоо хэлж бас болохоор тий. Тэгэхээр одоо яг харин нэг юм бүтээгдэхүүн тал дээр team зүйлүүд дээр яг юм одоо нэг юм за Uber гişэл одоо ингээд хүргэлтийн нэг юм том компани гараад ирсэн гэдэг шиг сэтгэл зүйн дээр нь магадгүй team компаниуд гарах ч юм уу. Яг ийм vertical болгон дээрээ ингээд чиглэсэн юмнуудын тэнгууд яг нэг одоо яг train хийсний дараачийн шатн дээр нэг хүмүүс амар ажиллаж байгаа юм байна л да. Одоо яг тэн дээр яг сая түрүүний юм миний хэлсэн шиг нэг тэр eval-ууд амар их явж байгаа. Яг train хийсэн модулууд дээр нь бас ингээд чи ингэж хэлэх ёстой шүү. Чи бол одоо ингээд therapist-тэй юм бүр ингээд role-ийг хэлж өгөөд чи ингэж хэлэх ёстой, ийм юм хэлж болохгүй гэдэг бүгдээр ингээд тайлбарлаж өгч. Одоо шил яг өөр сэтгэл зүйн ажлыг хийж чадах болоо тэргээд хангалттай чадна тий. Зүгээр яг бид ингээд модельийг бас нэг яагаад гэдэг одоо шилгээд за ончин ингээд language модель ингээд ганц нэг өгнүүдийг нь хасчаад ингээд тэр өгнүүдийг нь олж тавьчих модель ахгүй. Тэгэхээр ингээд асуултны дараа ерөнхийдөө хариулт явдаг учраас асуулт бичээд чи нэг үргэлжлүүлээд тэгэхээр нөхөр ингээд хариулт бичиж байгаа хгүй. Тэрнээс яг хариулж байгаа бол биш нөхөр текст өгчөөл чи энэний үргэлжлэл нь ямар байх вэ гэхээр нөхөр үргэлжлүүлээд бичиж байгаа хариулт байгаа байхгүй. Тэгээ энэ ингээд яг тэгээ өнгөц бодохоор бүр нэг language модель гэдэг юугаал бодов гэж бодогдно. Гэхдээ тэн дээр ингээд бид нэг тренинг хийж байгаа тэр нэг модельийнхаа ингээд бүтцийг бодоод үзэхээр энэ үгийг нөхөж бичихтэй. За энэ үгийг нөхөж бичихтэй чи энэ энд ингэсэн учраас энд ингэсэн учраас энд ингэсэн учраас гэдэг юм одоо бидний хэлж цаашнаар reasoning гэдэг юмыг амар сайн бодож байгаа ингээд оруулсан модель ахгүй трансформер гэдэг модель тийм. Тэгээд энэ үгийг оруулахын тулд би энд ингэсэн учраас энд ингэсэн учраас энд ингэсэн учраас энэ дикшнэри дэмж байгаа учраас ийм юм ингэх юм байна гэдээ ингэж оруулж байгаа. Тэгэхээр энэ яг одоогийн бидний ашиглаж байгаа модель болохоор тийм reasoning дээр суурилсан одоо тэр нэг attention гэж нэрдэг байхгүй. Тэгээ энэ дээр л гэдэг төвлөрөхөд болох юм байна. Тэрнийг сайн яаж авчаал тэндээс ингээл тэгээд үцгээд нөгөөт чинь код бичээд ингээд бүр ингээд амар complex reasoning-уудыг хийж чадчихаа. Тэгэхдээ одоо жишээлбэл хүний тархич ингээд ганцхан ийм эрхтэн биш энэ чинь ингээд нөгөө илэг бөөр зүрх гэдэг шиг ингээд янз бүрийн юмнуудаас бүтцсэн. Тэгэхээр reasoning хийдэг хэсэг нь одоо магадгүй тэр cortex хэсэгтэй ч гэдэг юм уу, үндэ ч гэдэг юм уу те. Тэр хэсгийн юуг бол амар сайн дуурайж чадж байгаа. Тэр хэсгийн хийж байгаа функцүүдийг бол амар сайн дуурайж чадж байгаа. Тэгэхдээ бусад функцүүдийг бид нар яг адилхан иймаар хийхээр бас болохгүй гэж байна. Одоо жишээлбэл роботыг бид нар ингээд яг тэр reasoning хийдэг ч юм уу эсвэл нэг юм шал өөр модельээр хүний тархины ажилтдаг аргаар биш арай өөрөөр хийгээд байгаа байхгүй. Тэрнийг одоохондоо бас яг сайн хийж чадахгүй л байгаа. Одоо жишээлбэл би энийг ингээд авах гэж байна гэж бодъё л та тийм. Ингээ харж байгаа л юм за ингээд гарaan тишээ гисээр гал ингэж юус авахгүй байгаа шүү дээ ингээд ой гаруун тишээ авчихсан за тийм тишээ болох юм. Робот л тэгж байгаа энийг авахын тулд ингээд ой иш орчиж энэ руугаа хитэрчиж ингэж гисээр гал ингэж авна шүү дээ. Аль би энийг ингээд авахтаа юм хийж байгаад ингээд за энийг авъя даа гэж ботчод ингээд үлдснийгээд гар хийчихэж байгаа болохоос би ингээд сая авахтаа авъя даа гэж бодсноос хойш дахиж миний тархироос ажиллаагүй ингээд нэг зүйл ингээд гар өөрөө авчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тархи руу очихгүйгээр энүүх эндээ ингээд шийдэгдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бодоод үзэхээр зөндөө олон юм дотоо. Жишээлбэл зөвхөн reasoning биш байгаа байхгүй миний тархинд ажиллаж байгаа юмнууд чинь. Тэгэхээр энэ хэсгийг нь бол гайгүй хийцэн. Энүүгээр янз бүрийн асуудлыг шийдэх үзээд байгаа. Гэхдээ энүүгээр шийдэхгүй асуудлууд бас зөндөө байгаа. Тэрнийг арай нэг өөр модель гаргаж ирээд тий одоо саяны гар ажиллаж байгаа зарчмыг ч юм уу энийг ч юм уу ингээд бас нэг яг дуурайсан нэг өөр нэг модель гараад ирэнгүүт
том jump бас болж магадгүй. Одоо жишээлбэл нөгөө одоо general одоо intelligence гэдэг рүү нэлээд дөхөх байхгүй. Тэгэхээр нэг тархинд магадгүй нэг 5-6 янзын функц байдаг гэж бодоход тэрэнд нэгийг нь нэлээд сайн хийчлээ гэдэг л. Одоо харин ингээ үлдснүүдийг ингээд арай нэг өөр модель ингээд 5-6 юу ингээ хийгээд дуусахад хүнтэй бол нэлээд төстэй болчих واخ. Би бол тэгжлээ чинь нэлээд төстэй хэмжээнд бол тийм тархины яг одоо нэг тэр функцүүдийг intelligence brain гэх юм шүү дээ. Одоо ингээд нэг робот нэг хаяа нэг сенсор нэг хөдлөж юм ингээд тэр нэг хүний ажилтгаас өөр аргаар бид нар тэрийг шийдэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нэг тэгж яагаад тийм. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд ийм юм болох уу, тийм болох уу гэж бодохоор одоогийн модельээр болохгүй гэж багтгүй. Гэхдээ бас өөр модель бол тэрнийг яах бас боломж. Одоо тэр интердисциплинary боллоо гэдэг одоо чинь neuroscience, биотехнологи, нанотехнологи тэгээд artificial intelligence дөрвөл тийм нэг интердисциплинary шийдэл гаргасан юм шүү. Дараагийн үе нь бол интердисциплинary revolution бол гэлээ шүү. Гэтэ ганцхан модель тэр бүгдийг шийдсэн ганц модель гэж юм бол байхгүй бах. Зөвөр ингээд иймэрхүү юм дээр ийм ингэж ашиглал зүгээр үү, ийм дээр ингэж ашиглал зүгээр үү. Одоо роботын дээр бол ийм хэрэгсүүдийн нэггээр хийчтэй энэ төргээд ингээд янз бүрийн юмнууд гараад тэгээд бид нар бүгд нийлээд ингээд амар айтайхан ажилладаг. Тиймэрхүү юм руу явах болоо гэж би бодод байна. Саяны ярьсан дээр би нэг мэдээ харж ирсэн. Тэгсэн чинь тэр нэг үйлдвэрийн ажилчид удахгүй цомгтголд орох гэж байгаа юм байна. Тэгсэн чинь тэр үйлдвэрийн ажилчдын тэр гарын яг танилдаг одоо удахгүй робот тийм үйлдвэрийн шугам орж ирэх гээд байгаа юм байна л да. Ер нь ирээдүйд. Тэгээд тэр хүмүүсийн нөгөө хийдэг нарийн ажиллагаануудын тэр нөгөө хиймэл оюухан роботтой таниулахын тулд бүгдэнд нь ингээ урд нь камер зуулгацсан. Тэгээд тэр хүмүүсийн нөгөө хийдэг ажлуудын бүгдийн тоо мэдээллийг дүрсчүүлж аваад тэгээд дараа нь тэрийгэ хувиргангуудаа яг тэр хүмүүсийн хийдэг одоо хүний гарын ажиллагаатай юмуудын робот шилжүүлж тэгж хөгжүүлж байгаа гэж харж ирсэн тий. Тэгэхээр яг таны хэлээд байгаа зүйлүүд тийм баягаар янз янзын хэлбэрүүдээр л ингээл хөгжүүлээл ах юм байна. Яг өөрөөр зорилгоор бас өөр төрлийн модель, өөр төрлийн юмудаас гарч Миний ажлын байр байхгүй болох лээ. Одоо сая метод гэсэн хичнээн хүн цавгдаж байна лээ. Одоо улс төрийн үед танд их том асуудал юм гарч ирэх нь. Одоо энэ 7 хоногт 10% цомтгол явж байна. Метод нийт хэдэн хүн ажилт юм бэ? Одоо чи сүүлд гарсан репортороо нэг 78,000 гэсэн байсан уу? Тэр 7800 хүн цомтгол шүү дээ. Тэгэхээр айгүй амар том компани л да. Тийм. Би харин түрүүний юм бодож та бүгднтэй саяны нэг шин дэвшлэн дээр болохоор өөр чиглэлээр сэтгэл шингэсэн ажил амин сүнстэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Сэтгэл шингэсэн юмэр амин сүнстэй байдаг гэж үнэн байж магадгүй гэж байна. Одоо өнцөө үлэхэд их олон хүний өнцөө шиг тэр амтай зүйл биш мөртлөө амин сүнстэй гэж үздэг. Хуульчд бол тэгж боддог. Өнцөө үлээл амин сүнстэй хамаагүй зөрчил. Одоо гэсгээд нэрэгдэг энэ ч гэдэг юм те. Бас ингээд нэг юм амар гоё юм урлаад хийсэн бүтээл байлаа ч гэсэн уран зураг байлаа ч гэсэн нэг юм амин сүнстэй юм шиг бодогдоод байдаг шүү дээ. Сэтгэл шингэж хийсэн ажил. Тэгээ нөгөө ширээч гэсэн бас ингээд шүтэн барилж бий болсон гэж бодсон чинь ингээд мод бай суулна тэгээ авцаад ингээд хүний тарих юм шингэж ширээ бүтцөөч шүтэн барилж бүтсэн. Шүтэн барилтыг өөрөөр бүтсэн юм ганцч байхгүй. Бүхэл юм ингээд цаана нэг учир шалтгаантай. Тэгэхээр учир шалтгааныхаа нүдээс бол хэмэл оюухан тайлбарлаад ризинг гэдэг хийж болж. Тэгтэл яг сэтгэл шингэн шингээж хэмэл оюухан ч гэсэн ингээд код одоо бичиж байгаа хүмүүс тэр модельтэйгээ харьцаж бас сэтгэл шингээж хийж байгаа шүү дээ. Өдөржин хэмжээ сугаал одоо ингээд ямар нэгэн хэмжээгээр сэтгэл шингээж байгаа. Тэр нь суртахуунтай зөв ингээд хандлагатай байхаар тэр сэтгэл бас тийшээ шингэж магадгүй. Моос тэлтэй үйл кинонд гардаг ч ус муу. Зоригтой байж болцшгүй. Тэгэхээр тэр дараагийн революцийн neuroscience энэ нэгтгэр нэг тийм юм одоо энэ хэмэл оюухан 50-аад оноос эхэлсэн юм билээ шүү дээ. Бас эрт юм байна. Сэргийн шилгуун ухаанд одоо ч гэсэн сэрэг мэргийн нүн ингээд ашиглагдаад явж байгаа яг юм neuroscience шин тарих судлалын амар том бурхан шинтэй хүртэл нийлцсэн нэг юм том төсөл явж байгаа гэсэн. Тэр дараагийн революцийг дараагийн технологийн хувьсгалыг үндэс нь болно гэж байгаа. Тэр үед нөгөө нэг хүн юм жижиг бурхны шинтэлтгээр жижиг их ресурс хоолунд дагаар салхи
дэлхийн нөөц гэж шавхагдаад байгаа юм чинь тэрнийг хэрэглэхийн тулд хүн жижигхэн тохон чинь хорны шинэ тохон чинь болно гэж байгаа зү хэдэн мянган жил. Тэгэхээр бусдын нороо тийм л оюухан тэр ингээд хийчих болчих юм бол хүн одоо хичнээн тэрбумж болох одоо 8-9 тэрбум хүн чинь жижигхэн болж ижлийн дэлхий дээр оршин тогтохгүй бол дэлхийн нөөц хөрөлцөхгүй. Тэгэхээр энэ хандлага дээр хорны шинэ байдаг ирээдүй тэр юу хоёр энэ технологийн өөрчлөлт хоёр ирээдүй тийм зам руу тийм зөвлөл зохиол хүртэл байдаг. Хамт нэмэмээс хол зөвлөл зохиолууд их биелсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тийм зөвлөл зохиолууд байдаг. Дэлхийн нөөц шавхтахын цагт бол тэр лөө явахаас өр замгүй болох хамт. Тэгээд энэ химэл оюухан ч ингээд нөөцгöd ярьсан дээр эрчим хүчийг ер нь маш ихээр ашиглаад байна гэж би ойлгоод байгаа. Тийм байна уу? Тэгээд давхар эрчим хүчээ нөгөө тэр одоо том суперкомпьютерууд ч ажиллахын тулд эрчим хүч маш ихээр ажиллаад. Тэгээд дата центр тэр чинь маш их халт үүсээд буцаага тэрийг өөрөхийн тулд нөгөө усны одоо хэрэглээ нэмэгдээд ингээд бид нар өөрсдийн нөгөө хэрэглээний суурилсан хэрэглээгээс үндэслээд том зургаар харах юм бол буцаагаад нөгөө энэ оршихуй болсон байгаль дэлхийг дахиад өөрсдөө бас одоо сүйтгэх юм хийгээд байгаа юм бол өмнө зүгээр одоо ингээд 20 дугаар зууны эхэнд Монгол хүн одоо нүгэл явхад байгальд юу ч үлддэггүй байлаа гэж ярьдаг шүү дээ тийм ээ гадсан юм ч гэсэн ингээд зоогоод үүдэг байгаль дэлхийтэйгээ тэгж бид нэр харьцажсэн ингээд тэгэхээр яг нэг талаасаа хөгжил яваад байна нөгөө талдаа энэ байгаль дэлхийтэйгээ харьцаж байгаа энэ зүйлүүд маань бидний энэ оршин амьдрах зүйл яг саяны хэлдгээр тэр зөвлөлтөөр бүр буцаагаад хураагаад ямар ч шаардлагагүй ийм жижигхэн биетэй болох хэмжээний юм болчих үед одоо яадгийг бол тоо тэгээ. Яг нэг AI хэвчээд нэг ажлын байр маяг гэж янз бүрийн тиймэрхүү юмнуудыг судалдаг. Ингээд профессоруудын нэг яриа байсан. Тэгээ тэн дээр яг хоо зүгээр нэг хүн ч одоо дэлхийд дээр ингээ хамгийн ухаантай амьтан байгаа байхгүй. Тэгээ хэдэн мянган жил ч болсон ямар ч байсан хамгийн ухаантай амьтан байжгаад одоо artificial intelligence ялангуяа тэр нэг general intelligence гэдэг юмд ингээ хөрөнгөт хамгийн ухаантай амьтан биш болох гэдэг байгаа байхгүй. Тэгээ амар ойрхон. Тэгээ бид нар тэр нөгөө нэг дэлхийд дээр хамгийн ухаантай амьтан байжгаад хамгийн ухаантай амьтан биш болж байгаа яг тэр юуг үзэх хүмүүс нь бид нар байгаа байхгүй. Тэгэхээр logic reasoning уцаа шалтгаан хоёрыг химэл оюухан ашиглаад байгаа юм чи тэн дээр тийм мэдрэмж суул бүрэл тэгэл мэдрэмж суул тэгэл тэндээс ч хөгж явчих шүү дээ. Амар утга өгч өөр яваад. Тэгтээ ямар нэгэн байдлаар мэдрэмж суулгаад байна шүү дээ. Чи ингэж болохгүй, тэгж болохгүй гэх тээ. Тэнийг яхаа ингээд artificial маягаар өгчөөс болно нэрнтэй. Энэ бол чин дээр pain авч юм гэж ойлгох юм дээр яаж юм гэж бодгээд ингэж бас. Философийн шинжилгээ дээр очиж байгаа ч юм одоо Монгол дата центр одоо нөгөө яг ирээдүй бол их баялагтай гэхээс илүү дататай дэлхийд ойлгох юм шиг байна тийм ээ. Тэгэхээр дата центр Монголд байх боломж эрчим хүч хэмд байна. Өчигдөр нөгөө asset хэлээд байгаа. Манай чинь гэрээ хэрэглээ 300 150 төгрөг. Аж ахуй хэрэглээ 300 төгрөг гэдэг чинь 7 цент байгаа байхгүй. Тэгэхээр эрчим хүч тэгээд хүүтэн уран байна. Хөргөөл шаардлагагүй хэрэгтлэхийн тэгээд хөргөлт эрчим хүч тэг газар одоо сургууль. Тэгэхээр дата центрууд бол Монголд байгуулвал асар их ирээдүйн боломж байна. Гэхдээ хамгийн гол проблем нь өчигдөр бас яриагүй юм бол манай connectivity буюу тэрний шин дамжуулах нөгөө шилэн кабелийн мэдээллийн урсгал хийх бол эсвэл satellite хэрэгтэй болно. Satellite хэрэгтэй болно. Эсвэл орос хятад дамжуулж fiber optic line бусдаар бол нөгөө дата бичнэ байгаа тэрнийг дамжуулах холцоог бол ямар ч тэрнээс болоод тэр connectivity-гээс болоод манай дата центрд орж байгаа. Энэ дээр нэг юм одоо жишээлбэл хоёр одоо дата центр гэдэг үг өөрөө ингээд амар буруу үг байгаа байхгүй. Тэрнээс болоод ингээд юу төрчээд байдیں۔ Ингээд нөгөө confusion төрчээд. Ер нь бол дээхэн үед бол за амар их датаг хадгалчаад тэгээд тэр датагаа процесс хийгээд ингээд нөгөө нэг тэ ийм юм хэрэгтэй байна. Энийг дата центр гэдэг нь нэрлэлчиа гэдэг ингээд нэг явцсан. Тэгээд бид нэр яг л одоо болтол тэрнийгээ бодоод байдаг. Гэхдээ одоо бол
бид нэр Монголд ямар хэрэгцээ яг мэдээд гэхдээ тэр дата угаас асар үнэтэй учраас Монголд хинч датагаа тавихгүй юм бол тэгээд энэ хойд урд ингээд хаачих юм бол энэ ингээд алцтгаа болчихно. Тэгэхээр Монголд хязгаарч дата орж ирэхгүй юм байна. Тэр хооронд асар их дата явуулна гэдэг бас судлаа юм байна. Тэр энийг дата центр биш компьютер центр байх хэрэгтэй. Компьютер центр гэхээр тэгвэл багахан дата асуултад орж ирэл манай дээр гэс бодчаал те нөөц шатаагаал бодчаал ил хариулт гаргахад л болно. Энэ дээр нөгөө процесс гэдэг нөхөр байх хэрэгтэй байхгүй. Хичээн болол бид нөгөө хямдхан цахилгаан станц, хямдхан нөөц тэгээд орон зай гэдэг юмар бол нэг яг бол тэгэхээр бид нөгөө дата центр гэдэг үгний оронд баг processing center гэдэг чинь тэгж нөгөө нэг юу хийх юм бол тэгвэл нөгөө Казахстантай 30 км Казахстантай тэр fiber optic шийдэн кабел хийх за тэгээд одоо satellite нэг төсөл явж байгаа. Тэр нь юу л бас бодол зав гарч өгдөг л. Тэгээд өчигдөр биднээс бас нөгөө одоо ингээд манай аюул талантууд авиаснууд ингээд гадагш гарч иртэй. Нэг брэнд дрейн гэдэг тарихны гадагш турсгад авиасын гадагш. Манай аюул чадвартай залуучууд гадагш хараад байдаг. Тэгээд энийг бол бид нэр бас 30 жил ингээд алдаад байна. Бороо одоо тэр дэлхийн нийтийн хандлага глобалчлалтаа ярьчлаа. Ерөөхөн илүү сайн нөхцөл технологи дэвшил суралцах боломж хайх нь ойлгомжтой. Тэрнийг хязгаарлах шаарны хүүлэн дэмжиж эргээд тэрнийг ашигладаг брэнд линкэж гэдэг систем байх хэрэгтэй гэдэг талаар тус өчигдөр яриа хийсэн. Тэгэхээр одоо энийг бид брэнд линкэж гэдэг iCloud усгахаар би тийм төсөл хийж байгаа. Тэгвэл ингээд бүгдээрээ cloud усгаад мэдээлэл солилцоод бас дата авч болно, процессинг центр хөдөлгөж болно. Тийм iCloud усл эхлүүлж байгаа. Тэгэх юм бол дэлхийд дээрх монголчуудынхаа бас нэг талаас их шиг хамгаалдаг. Зүгээр байж байгаа балаач гэдэг юм уу? Алгадаад ажиллахгүй тэрний эрхшгийн нэг талаас хамгаална. Тэнд байгаа гадаад монголчуудынхаа нөгөө талаас тэднийхээ дэмжин бас тэд нар маань нэргээд contribution одоо мэдээлэл солилцож яг юм юу хийж болохоор юм байна гэсэн линк гэж e-citizenship гэж тэр cloud бүр засаг төрөөр Монголын компани ч ажиллаж болно cloud-аар тийм систем ихээр зарч өчигдөр бас тэр for talent giants гэдэг одоо дандаа tech giant-ууд ажиллаж байгаа байхгүй. Манай залуучууд аюул олон залуучууд цугларсан тийм өчигдөр тэнд одоо дэлхийн технологийн гигант компаниуд л ажиллаж байна шүү дээ. Meta, Google, Apple гэл бүх том компаниуд ажиллаж байна. Тэгвэл тэрний брэнд линк хийж ер нь дэлхийн хөгжил ерөөсөө тийм л хүнлэгц ус өгсөн. Нэг тэр одоо баялагтайгаар, аюутайгаар, газамтгатайгаар өгсөн ус алах. Одоо дэлхийн том эдийн засгууд хятад тэр авиас хөгжүүлж хөглөө, хүнээ хөгжүүлж энтэг тэр авиас хөгжүүлж, хүнээ хөгжүүлж хөглөө. Одоо дэлхийн том эдийн засгууд болж байна. Австрали тэр тэгээ энэ улсуудын туршлагаас болж байгаа Монгол тохиромжтой тэр брэнд линк юм байна. Брэнд circulation, брэнд gain, брэнд рейник одоо яаж зөв болох вэ гэсэн брэнд gain, брэнд circulation, брэнд linkage гэсэн юм системүүд байсан. Брэнд linkage гэдгийг залуучууд холбогдоод өнөөдөр ярианы бас нэг зорилго нь ийм линк бол холбоос их iCloud усгий гэж тарж байгаа. Тэгээ энэ дээр та хэд бас технологийн хувьд саналаа өгсөн байна. Бид бас засгийн газар үндэсний химэл оюун ухааны стратегийн тэрийг бас суулаад тэр нэгдгээд нэг юм iCloud усгаад ингэ ажиллавал монголчууд бас асар том боломж байгаа гэж бодож байгаа. Яг тэгвэл технологийн дөрвдөр усгалан чинь уудам газар нутагтай цөөхөн хамтаа бол хөгжихгүй гэж үздэг гэсэн эдийн засгийн онлын хувьд. Яг тэгвэл тэр өөр ашиг багтаа хасагдахгүй байх нь аргагүй. Тэр дэвчүүд асар их хүмүүс харна. Тэрний нөх боломж одоо химэл оюун ухаан технологийн төвшил гарч байгаа учраас заавал одоо тэр классик эдийн засгийн онлоор өрсөлдөө бий болол олон хугацаанд олж өгч энэ нөхсөн зарчмаар өгч боломжийг шинэ боломж олгож байгаа. Энэ бол брэнд линк гэж бид бас ярилж байгаа. Сайхан мэдээ шүү. Бид ярилцлага ер нь бол энэ химэл оюун ухааныг ярингуут ерөөсөн юм руу холбогдож байна тийм ээ. Тэ сэтгэл оюун руу холбогдож байна. Улс төр эдийн засаг тэ хүний хөгжил. Тэгэхээр
бас их сонирхолтой цаг үе дээр л байгаа юм даа л гэсэн одоо бодол миний хувьд бол бас төрж илээ. Тэгэхээр нөгөө яг энэ хөгжүүлэгчд бас их чухал юм байна гэсэн зүгээр миний бас хувьдын тэр хүн их ёс суртахуунтай байгаад одоо магадгүй хинч бас мэдэхгүй шүү дээ. Энэ яг энэ сэтгэл хөгжөөд ийн үү? Тэгэхээр тэрнээс дамжаад ийн үү гэд мэдэхгүй байгаа юм чи ямар тач тэр хөгжүүлж байгаа хүмүүс их зөвл байх юм бол энэ одоо чинь нэг одоогор бол яг нэг токен дривен болсон байх юм би. Cost дривен үү? Тэгээ хөгжүүлэгчээр нь юм дээр л чухал байна л да. Энд сайхан сэтгэлтэй байна гэдэг, зөв хүмүүс хөгжүүлнэ гэдэг. Тэгээ нэг талаас сайхан сэтгэлтэй байхгүй. Яаж хүмүүс хямд хүртээмжтэй болохгүй гэж токен дривен тэгэж бодвол энэ илүү гоё өгчих юм байна. Экзист хүний хэрэгцээг хангахын төлөө байх хэрэгтэй. Энэ Стэнфордын Харвардын эрдэмтний нэг тийм онол байдаг. Ер нь яг ашигын төлөө гэж бодох биш, зардлыг бууруулахын төлөө гэж бодох биш. Хүний хэрэгцээг яаж хангах вэ гэдэг бол бизнесийн хамгийн тонд хүнд яагаад гоё юм бэ хөө тэрүүгээр дэндээ бизнес устдаа одоо бүх юм амжилтанд хүрсэн байна. Зөвлөг би нэр очиж Америк их сэтгэж ном нь байд юм ба. Хүний амьдрал яаж хэмжих вэ гэдэг яг саягийн цаанд орсонч. Тэр бол ингээд нөгөө юу ашигын төлөө явсан компанид бүгд хампурсан. Яг хүний Ford гэд ашигын төлөө явж байгаад лакшери кар илүү ашигын маржин өндөртэй юм байна. Тэрний өнөөс явахсан дампуурсан. Харин Toyota бол хүний хэрэгцээг яаж илүү хангах вэ гэдэг Америкийн зах зээлийг эзэлсэн байна. Гангийн үйлдвэрлэлэн дээр 100 компани кейс стадийн дээр хийсэн ажил нь бол тэнгууд одоо Toyota Америкийн зах зээлийг эзлээд байгаа ч яагаад гэвэл тэр хүнд илүү comfortable, safe, илүү тохилог дата тэгээд аюулгүй тийм тээвэр хэрэгслийг санал болгож байгаа учраас. Тэгэхээр яг энэ хэмэл оюухан ч гэсэн хүнд илүү хэрэгцээтэй, хүний хэрэгцээг хангасан, хүнд одоо зөв хүмүүжил боловсрол болгосон, мэдлэг болгосон байх ёстой гэдэг ийм концепцийг таамс компаниудад дэвшүүлвэл компаниудын эрхэм зорилго ч гэсэн мишн, вижн бол тэн дээр голцоо байгаа юм чи. Тэгвэл компаниудад л уус нэрийн ингүүл зөвхөн токен дривен байх юм бол мэдээж тэр хүмүүст илүү хямд хүртээмжтэй байх бодлого орж байна. Энэ ийм моралийн стандартн дээр моралийн 6 принципл гэж зур зарчим төрж байна. Тэр ингэ танилцуулдаг. Хэмэл оюухан сургууль тэр чинь fairness, authority, justice энэ гэдэг юм. Тэгвэл айгу моралын учраас нийгэм задраад Монгол бол моралын хямралд орж байгаа. Саний таны хэлдгээр буддийн гүн ухааны одоо яг бусдын төлөө өгөх сэтгэлтэй шашаа баттай хүртлийг холбогдоод байна. Тэгээ би бол тэгж харж байлаа. Багшаа тэн дээрээс тайлбарлаад нэмээд явал. Өдөөсөө Европын орнуудаар сарын дотор 10 орноор ирлээ. Тэгээ одоо Америкт ирсэн юм чинь. Тэгээ би Англид, Оксфордод байж байхад ерхий хүмүүсийн анхдагч хэрэгцээ хангаад ирэхээр одоо яг сэтгэл оюуны сэтгэлийн амар амгалан байдлыг одоо дараа төвшөнд ингээд судлах тал руу нэлээ явах хандлагатай байт юм байна л да. Яг тэгвэл зовлон өсөхгүй болохоор сэтгэлийн асуудал гараад ирэхэд тэрнээс гарч сайхан нь шүү дээ гарахаар үзсэн. Тэгээ Оксфордын их сургуулийн одоо захирлууд, профессорудтай уулзж байхад тэн дээрээс маш олон лидерүүд бол их гарч ийн гинэ. Одоо энэ тэнд очиод хамгийн одоо их сайдд юм олон лидерүүд гарч ийн. Сэтгэл зүйн одоо тэр мэдлэг боловсруулаад сэтгэл зүйн үед бас хүчтэй тэр бусдыг бодсон сэтгэлтэй хүмүүс гарах нь бол энэ дэлхийн нийтийн тайван амар амгалан байдалд бол маш хэрэгтэй юм байна гэх. Тэгээд судлаад байсан чинь яг сэтгэл зүйг зөвхөн итгэл үнэмшлэлээр суурилсан биш. Учиршилгааны үүднээс суурилсан тэр арга зам бол бүхэн шинж байна гэдэг. Яг ингээд шударгаар юмэг ажиллаж байгаа хүмүүс бол энэ байдлыг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд би одоо намраас Оксфордын их сургуульд одоо мастрын дээдлийн зэрэг MPhil сурах урилга надад өгсөн. Үргэлжлүүлээ сурах. Тэгээ яг болов цаашаа тэр лидерүүд тэгээд байгаа тэр олон одоо дэлхийн том сургуулиуд одоо шишмэл хүмүүс урж байна да тэр бид ингэ шалгаад тэр хүмүүс сэтгэл зүйн ерөнхийдөө нэмжтэй байж ижил дэлхийд амар амгалан түүх юм байна. Энэ талын мэдлэг хэрэгтэй байна гэдэг. Одоо бид хэдийн одоо мэдлэг бол тэгээ бурхны шинэ эцэг өгдөөс уламжилж ирсэн. Одоо хаадуудын олон шин баг хаадуудын сонголт байна шүү дээ. Энэ мэдлэг бол дэлхийн нийтэд ирээдүйд бол энэ дутагдаад байгаа энэ асуудлыг шийдэхэд бол том бас гэрээнд болохоор тийм хандлага бас ажиглаж. Тэгэхээр одоо Монгол хүү яг энэ ёс суртахууны хувьд сэтгэл зүйн хувьд нэмийг одоо ухаалгаар хараад одоо тийм ёс суртахуунтай хүн чанартай бусдыг бодсон
Тийм байх юм бол ер нь бол одоо маш том брэнд болохоор л юм л та. Цөөхөнгүй амтай хэрнээ оюун санааны бид хэд харин нөлөөлөл үзүүлэх энэ амгалан түгээх бас боломж байхаа. Тэгэхээр одоо хөгжүүлэгчийн хувьд ч гэсэн одоо AI хөгжүүлж байгаа хүн бусдыг бодсон сэтгэл байх хэрэгтэй байна. Тэгээ одоо төр гэдэг бол бас л одоо бүлэг хүмүүсийн одоо зохицуулалт хийх нэг үйлчилгээний байгууллага шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн одоо омоггүй бусдыг бодсон сэтгэлтэй хүмүүс байх юм бол одоо ард түмэнд бас хэрэгтэй. Тэр төрийг удирдахад үзэл хэрэгтэй байна. Тэр үзэл нь бусдыг бодсон, байгалийн хуульд суурилсан тийм үзлээр удирдах юм бол арга гэр гэж жаргалтай байна. Зөвхөн амиа тэгээ буруу үзлээр удирдах юм бол одоо ямар асуудал үүсэж байгаа нь бол ингээл дэлгүүр нь харагдаж шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн шийдвэр гаргахад үүлийн өрөөний хууль дагуу шийдвэр гаргах бол маш чухал гэж үзэж байна. Даруйд ашигтай юм шиг хэрнээ ирээдүйд олон түмэнд хоролтой байх юм бол тэр шийдвэрийг гаргаж болохгүй гэдэг. Өөрт ашигтай юм шиг хэрнээ бас олон хүнд хоролтой хийж болохгүй нь шүү дээ. Даруйд ашиггүй юм шиг хэрнээ ирээдүйд олон түмэнд одоо тийм ашигтай зүйл байх юм бол тэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй гэж. Өөр ч жоохон ашиггүй юм шиг хэрнээ олон түмэнд өстэй. Одоо даруйд ашигтай, өөр ашигтай алсан ашигтай олон түмэнд ашигтай байх тэрнийг мэдээж хийх хэрэгтэй тий. Тэгэхээр тэр шийдвэрийг гаргахад бол тэр бусдыг бодсон сэтгэлээр гаргах юм бол хэрэгтэй гэж үзэж байна. Тэр Clayton Christensen 10-ийн тэр Америкийн сэтгч Great Thinker of America гэдэг Stanford-д лекц уншижсэн 2015 онд. Тэр яг энэ тэр тэгтээ нөгөө христийн талаас тайлбарсан боловч яг Остин талаа олны талаас сэтгэлтэй байж бизнес ажил үйлс бүтээгдэхүүн продуктыг бол бүгд бол тэгж амжилтанд хүрнэсэн юм. Онлыг бол санаа маш их ярддаг. Тэрүүгээр аяг алдартай юм лээ. Clayton Christensen гэдэг. Оксфордд докторол мастрын болсон Оксфордын. Тэвчээс Оксфорд бас яг тэрнийг аяг тэр яг Оксфордын кейсийг аяг ярьдаг. Оксфорд илүү боломжтой бас учраас цэвэр Америк магаас илүү яг юм боломжтой сэтгэл шинжилгээ ухаанд emotional intelligence empathy гэдэг хоёр юм осолтой байна. Өнөө тийм чинь өөрсөнтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ энэ яг мэдлэг боловсролыг чухалчилж байгаа хүмүүс шударгаар бас ажиглаад хүлэн зөвшөөрч энэ плейн профессионалны энэ сургуулийн зүгээр шашин гэхээс илүү сэтгэлзэн философи шинжлэх ухаан байна гэсэн тал руу хандлагатай байл. Тавл MPL ямар сэдвэр мастер одоо философи тал руу. Уун нейросайенс хэдэн сонголт 2 коллежээс төлөвлөөрэй. Тэгээ би яг одоо яг шин философи тал руу хийхээр байна. Оксфордд теологи гэдэг нөгөө шашин судлал ус аяг гэдэг юм байна. Саяны энэ дээр ихэд Бутаны жишээ надад бодогчлээ л дээ. Бутан ч 2016 онд үлээ. Ажиргалын индексээр нэг жагсчихсэн шүү дээ. Тэгээд Бутаныг аваад GDP General Happiness Index. Тэний боловсролын Stanford-ын профессор Марк Манкал гэдэг ирсэн шүү дээ. Герман Марк Манкал гэдэг монгол хэл мэддэг 15 хэлээр хэлдэг хятад тийм хүмүүс. Одоо байгаа болов за Марк Манкал гэдэг Stanford-ын философийн профессор. тэг Бутанч бол одоо нэг үндсэн хуулиар Бутаны ерөнхий консул байсан. Буюу өрөмжт консул гэдэг лөө. Тийм дугаартай явдаг гэсэн. Шантитогийн бодисодын явдалд орох номыг одоо их сурвалжаа болгож үндсэн хуулиар бичсэн орон юм билээ шүү дээ. Тийм байлээ. Би хаантай нууцад ярилцж байхад гэж манайхан үеийн үрд одоо итгэдэг гинэ. Хүн ямар үеийн түнтэй харгалзсан үр дүн гарч байна. Энэ бол одоо байгалийн хууль шүү дээ. Зүгээр шний сургаал ном биш те. Одоо өнөөдрөөс муухай харьцал бацаалт юм асуудал гарна. Тэгэхээр үеийн үрд итгэдэг болохоор хүн юу хийн түнтэй харгалзсан үр дүн гарна гэж байгаа болохоор ард иргэд нь одоо хулгай, дээрэм одоо хүн амны хэрэг юм уу тиймэрхүү талын байдлууд ерөөсөн маш бага байдаг гинэ. Одоо ясртууны Монгол дээр үедэл одоо хаалгач хаадван хойд байсан шүү дээ. Өнөөдөр энэ ясртуун сайжраад ирэхэд бол маш амраа олон нийгэм бүрдэх болцоотой. Бид нар бас өштэй ирж хахад монголчууд ингээд юмаа ингээд хурдан дуусгаад тэгээ цааш ингээд move on гэдэг дараагийнхаа сурчдаг.
Тэгээ одоо ингээд бидний моделын дараа яриад хахад ингээд моделаа заавал ингээд улам сайжруулад ингээд юмаа ингээд яг тестээ ингээд сайн хийж богино текст тэгвэл сайн юм гэж боддог. Бас манай ингээд ангиуд дээр ч гэсэн ингээд одоо 20 дэг зэхэд заавал нэг лекц нь ethics-ийн талаар ярьдаг. Та нар одоо хэмэл оюун ухаан дараагийн 20 30 жил ингээд иймэрхүү юм хийн. Та нар дандаа edge cases-ийг бодох хэрэгтэй. Яг бол edge case бодохгүй бол өөртөө зориулаад энийг хурдан maximize хийгээд дараа нь бизнес дээр хийвэл ганцхан profit юм мөнгөний талаар ингээд бодно. Та нар ингээд edge case талаар бодоод бүх талаа ингээд inclusive байх хэрэгтэй гэж дандаа ethics-ийн талаар ингэж яддаг. Тийм учраас нэг дөрвөөс ахуулаад ёсор томцсон тийм. Харин тийм их чухал асуудал байна тий. Яг одоо ингээл Арчлал ер нь юм моралын принциплийн сурд, суртахууны принциплийн сурд үүссэн юм л. Тэр нь Христийн арчлал ном тэгээд шүү дээ. Америкт нөгөө Библиэл дээр тавьж тангараа дээр гэж байгаа шүү дээ. Тийм учраас моралтай үжиж мораль гэдэг зөвхөн суртахуун гэж орчуулахгүй юм шиг л. Суртахууны суртахуунтай үжиж арчлал илүү. Ингээд бусад улсууд ягаад тэр арчил зарим үр дүнд хүрэхгүй тэгэхээр манайд ч юм уу моралын гүгээр өссөн бүх арчил юм бүх юм чөлөөтэй анархизм руу моралын суурь дээр байхгүй бол энэ нийгэм дороод тийм л да. Ойлгол ялгал муу юм одоо нэг хэмэл ойхоо нэг яриад байгаа. Нийгэм нөр тийм этикгүй болоод ирэхэд манайд хуучин этик нь хуучин ингээ хайцсан. Чинь коммунист хүний этик ч авгаа маагаа суучлахгүй одоо яаж архитектор суучлахгүй тэгээд тодорхой хэмжээний этикийн норм стандарт байсан юм шүү дээ. Тэгээд хуучныг байх болгож шинэ этик норм стандарт бий болоо. сая нөгөө төрийн юм дээр одоо жишээлбэл хэмэл оюухан ороод ирэхээр тендер мендрүүд дээр одоо нэг одоо хүн наашаа цаашаа болгоод энээс болоод ингээл хил ам гараад байна шүү дээ. Тэгэхээр тендрийг жишээлбэл хэмэл оюухан мохонтой холбочвол нөгөө хардас хэрдэг асуудлууд нөгөө буруу зуруу цамаар ордог асуудлууд ер нь гайгүй болох. Ер нь энэ засаглалт ер нь хэмэл оюуханууд ороод ирвэл ямар өөрчлөлтүүд. Энэ маш сайн нөгөө хүний муу сэтгэлийн нөлөөлөл гэдэг юм чи байхгүй болоод хүний нөлөөлөл болоод тэгэхээр одоо тулгаа ус оролцсон эрдэнэтэд хэмэл оюуханаар тендер шалгаруулдаг болсон техникийн шатанд бол нөгөө хослон хэлбэрээр тендерийн комиссн үндэний хорон ажилтгаар ажиллана. Гэхдээ тэрнийг хэмэл оюухан ажил. Тэнгүүд эднээс буруу дүнлэхэд хэмэл оюухан зүү дүнчгээр эднээс ч бос яач болохгүй ч тийм. Ингээ ийм модель хэрэгжүүлээд тэгээд Эрдэнэс Монгол төрөмчийн компани бүгдийн ийм хэмэл оюухан руу шилжчихсэн даал урсан. Тэр төрөндөөс нөгөө зардлын асуудал нь тэгээд жоохон удаашруулаад байна л да. Яг нөгөө компьютер сервер програм хангамжийн асуудал байна. Тэрнийг модель болгож загварчлахад хөгжүүлэх асуудал байна. Авилгатай зохиолч таамд хэрэгжүүлж байгаа юм. Эрдэнэтэй дөрөв шиг нэр сайжсан. Эрдэнэтэй шахаа махаа гэдэг юм бол ингэ харцан госгосоод хэмэл оюухан үлдсэн юм чи яах юм бэ? Хүмүүс хийж байгаа. Нэрээ тийм шүү дээ тий. Тэр нөгөө юу Монгол компаниудын хөгжүүлсэн модель те Монгол компаниудын хөгжүүлсэн нэг аппликейшн яг юугаар харахад одоо нэг одоо ингээд AI-г ашиглаад ийм юм дээр л ингээд AI-г ялдаг шүү дээ. Гэхдээ тэр донд чи ингээд энэ бол их одоо сайн ашигласан жишээ байж болохоор байна гэд ингээд хэдэн одоо нэг юунууд байж одоо аппликейшнуудыг сонголоо гэж бодоход би л тэрнийг бол нэлээд сайн ашигласан юу байна гэж бодохоор байсан. Яг тэр чинь ингээд нэг тендрийн материал шалгаруулсан гэдэг чинь өчнөө олон хүний цаг зав те өчнөө их юм зарж байгаа. Тэгээд энэ чинь нөгөө нэг буруу зөрүү янз бүрийн юмнуудаар тиймэрхүү юмнуудыг бүр тэр зарцуулж байгаа цагийг багасгаад те тэгээд тэр юм уу ямар ч байсан хэрэглээний хувьд бол зөв хэрэглээнүүдийн нэг байна гэж тууштай хэрэгжүүлэх бол одоо харин солирчих вэ. Тэгэхгүй тендер нэг гомдол гардаг шүү дээ те. Тендер бол бахан би ялгачлаа энэ одоо ялгаж байгаа юм шүү дээ. Тэр гомдол шийдэх юм багсна гэж л. Тэр чинь бөө ажиллаад байхгүй. Тэгээд тендер тэгвэл ахаа хүчин буулаад ахаа шүү гэж явцаргаад хэмэл оюухан шалгуулсан илүү байлаа юм заяалч үү. Тэр чинь ингээл бичвэрнүүдийн хурал гэж одоо ийм зөвшөөрөлт авч цахилгааны тендер байлах цахилгааны зөвшөөрөлтөй хостой хугацаанд дуусна юм байна. Бүгдийн дөөр хэмлэх шалгаж байгаа. Бичвэр нь тийм. Тэнгүүд хугацаанд дууссан босноо хүн өөр мэдээгүй явж идэм бэл. Хүн бас анзаарахгүй юм шүү дээ. Цаад шүтлэн цаад танах энэ өнөөдөр энэ компаниуд нийлүү байна. Ингээд дижүүнд өмчгөр танад одоо ийм цахилгаанчин шин
тийм туршлагатай тэдэн жилийн туршлагатай яг болж байгаа юм. Энэ даатгал шимтгэлсэн үйлдэл бүгдээр гарч байгаа. Яг нэг open source-уудтайгаа холбоотой болсон. Энэ даатгалын хэрэгцээ мэдээллийн сан, татварын хэрэгцээ мэдээллийн сан, банкны мэдээллийн сантай шууд холбоотой мэдээлэл яваад тэгээд банкны дээр уршиг гүнрүү бүх юм очиж байгаа. Гол нь тэр нэг датануудтайгаа холбоосноо асуудал. Асар их бас дата центр одоо процесс хийдэг тийм чадамжтай компьютер л багс. Өөрөлдвөл нийгэм даатгалын сан дээр одоо нийгэм даатгалын дээр тэр ажилчдын төлөвт юм тэр цэцлэгч мөн байна уу, бодлоо байна уу, татвараа хөдөлсөн байна уу, өртөө ширтэй байна уу, банкны төлөвлөлттэй байна уу бүх юмудаа л асуудал гарч ирж байна. Тэгвэл одоо ингээд тендер мэнд өөр шиг эрс ажиллах бил. Шахан ухаа гэдэг юм байна. Ядаж тендерэл болсон. Эндээс чинь нөө шунлын сэтгэл энэ буруу сэтлэр ороогүй болохоор аль дээр чи Тийм л яхаа сайн тал тийм байна. сайн тал Сэтгэл байхгүй ч юм уу. буруу сэтгэл авахгүй байхаар Маш баяс ах. хамгийн өөрөөлтөй зөв шийдвэр гаргаж тооцол. За бид хэд бас нэлээд сайхан хөөрөлдөж чинь. Тэгээд бидний бас яриа бол их гоё олон талыг хамарсан. Тэгээ бүр гүн ухаанаасаа эхлээд тэгээ улс төр эдийн засаг бизнес ерөөсө бүх төлрөөл одоо холбогддөг юм байна. Тэр талаас нь бас тал талын яг чиглэлийн хүмүүс ярилцсан. За тэгээ оюутнаас эхлээд одоо гигантэн одоо судлаач эрдэмтэд за улс төрийн хүмүүс хүртэл оролцсон. Ийм сайхан яриа боллоо гэж би хувьдаа бол дүгнэж байна. Тэгээ энэ бас ярилцлага маань олон хүнд хүрээсээ, олон хүмүүс бас үзээсээ. Би хүртэл та бүхэнтэй ярилцж байхдаа өөрийнхөө ойлгохгүй байсан зүйлүүдийг ойлголоо, бас их ухаарлт төрлөө гэж хувьдаа дүгнэж байна. Тэгээд яг энэ цахиурын хүндид одоо Стэнфордын их сургууль дээр яг энэ одоо химэл оюун ухааныг хөгжүүлж байгаа энэ гал голом цөмд нь ирээд бас ярилцах бас их сайхан байлаа. Тэгээд та хэдтэй бас их одоо бүгдэнд нь ажлын амжилт хүсье. Эрүүл энх амар амгалан хүсье гэж одоо яг энэ хөтлөх үүргийг хүлээсний хувьд биш нэг хөдөлсөнгөө те хүсэх байна. За баярлалаа. Хоолны талаар ярьчихсан. Бидний бас ярилцах дараагийн юмнууд байгаа тий.